Тэгэхээр хүүхдийн тарих юу гэсэн үг вэ гэхээр 12 нас хүртлээ хүүхдийн тарих мундаг биш эрүүл байх хэрэгтэй байхгүй. Амар хичээлээр нүдэлэх юм бол тарих ядарна. Ядарч байгаа юм чинь жаргалтай мэдрэмж нь буурна. Тэгэхээр хүүхэд байхаасаа амьдралаас авж байгаа жаргалтай мэдрэмж нь бага явчихдаг байхгүй. Тэгэхээр амьдрал угаасаа муухай гэдэг комменттэй ээж аавдаа зориулж ингэж хичээсээр байгаад ээж аавын гараас холтоход амьдрал муухайгаар үлдчихдэг байхгүй. Тэгээд юу жаргалтай болох юм? Гадны бодис аахгүй. Тэгээ алкогол хэрэглэнэ. Тэгээд алкоголоо хэрэглээд нөгөө хүн чинь хаан жаргалтай байсан тэнд тэгээд нөгөө архины найзтай болоод амьдрал нь самрагдаад ингэ явж байгаа байхгүй. За сайн байцгаана. Өнөөдөр подкастын шинэ дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За та мэдээж подкастаа цааш нь өргөжлүүлж үзэхээс өмнө манай сувыг subscribe гэсэн тавч байгаа энэ дээр дараарай. Тэгээд бид бүхний танд хүргэж байгаа энэ мэдээлэл цаг алдалгүй мэдээлэл байдлаар очдөг байх болно. Энэ танд илүү амар байна. За тэгээд өнөөдөр бид бүхэн илүү одоо шинжлэх ухааны талаасаа илүү нарийн ярихаасаа илүүтэйгээр таны амьдралд арай илүү ойр байх үднээс аль болох энгийн үг хэллэгийг хэрэглэж за одоо өнөөдрийн зөвлөгөө хүрхийг одоо хичээх болно. Тэгээд өнөөдрийн ярих сэдэв бол ерөнхийдөө тархины талаар. Гэхдээ тархины бүр нарийн одоо мэдээллээс илүүтэйгээр одоо тарих юу хэрхэн ажилтгийг за бид нар угаасаа бүх зүйл дээр л тарих одоо ажиллаж байна. Яг одоо би ярьж байхдаа хүртэл ингээд бодож байгаа энэ зүйлүүд маань хаанаас яаж гардаг ч вэ гэдэг юм уу те энийг бид нар ер нь тархиа яаж хэрхэн ажилтдаг вэ талаар заримдаа бодож исэн бах одоо энэ бодож исэн бодолч хүртэл тархинаас гарч байгаа бах. Тэгэхээр энийг аль болох эмэг цэгцтэй за бас энгийн үг хэллэгийг хэрэглээд ярихаар танд илүү ойлгомжтой байх бах. Тархиа ер нь хэрхэн ажилтгаа бид бүхэн мэдээд авчих юм бол цаашаага маш олон зүйл дээр амжилт гаргах за амьдралын хэм маяг ч гэсэн эрүүл амьдрах ч гэсэн маш олон зүйлүүд дээр нөлөөлөх байхаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн зочин бол бас та бүхэн мэдэх бах. Тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн одоо зочин маань мэдээж яг одоо ерөнхийдөө нийгмийн эрүүл мэндийн талаас иргэдэд эрүүл мэндийн боловсруулах талаас бас ажилдаг учраас өнөөдрийн урилгыг маань одоо хүлээж аваад хүрэлцээрсэн байж байна. За хүний хэмж эрхэм баярмж хүрэлцээрсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Би ч нарийн ярина гэж бодсон чи нарийн ярихгүй мэд. За тэгээд эрхэм баярыг бол одоо хүмүүс ер нь бол мэдж байгаа хаа. Тэгээ манай салбарынхан бол эрхэм баярыг бол ер нь нэлээд мэдж байгаа. Тэгээд ерөөхдөө олон нийтийн яг ийм одоо оролцоотой зүйлүүдээр ч гэсэн нэлээд харагдаж явж байгаа болохоор за энэ нөхрийг чинь хаана харлаа гэж зарим хүмүүс бодож байгаа бол яг өнөөдрийн мэт хоёрын яриаг сонсоод ирэхээрээ за ерөөхдөө хүний хэмж тэгээд илүү ихээр энэ тал руугаа бас мэдээлэл судалгаа хийдэг залуу юм байна гэдгийг бол ойлгож авах. За тэгээд эрхэм баяр юм чи бид хоёр яриа эхлэхээс өмнө зочин маань өөрийгөө бас танилцуулах зүгээр гэдэг. Тэгэхээр хэдэн онд одоо ангаахыг төгсөөд хаана яаж сурсан бэ? За одоо ерөнхийдөө яг юу хийж байна? За ер нь цаашдаа яг юу хийхээр төлөвлөж гин гэдэг талаас ойл яриага эхлэе. За нааг эрхэм баяр гэдэг хүний хэмж мэргэжилттэй 17 онд ангаахыг төгссөн. Тэгээд ангаах төгсөөд 2 жил ангаахтаа багшилсан. Тэгж явахдаа магистр резиденттэй сурч исэн. Тэгээд 19 онд Америк руу Harvard-ийн одоо Harvard University гэж байна. Тэрний Harvard Medical School гэдэг салбар сургуулна. Тэрний Breakfield гэдэг нэртэй лабораторид судлаачаар байж хагаад тэгээд ковидын дараа яг энэ Монгол руу хурж ирээд тэр нь яг энэ коронавирусын генетикийн дараалал тогтоох дээрээс нь удмын сангийн аюулгүй байдал яг энэ генетик гэдэг зүйлийг ер нь бол монголчууд аягуулсан ойлгож эхэлсэн байх. Мутац гэдэг үгийг, ген гэдэг үгийг. Тэгээд тэр үеэс ахуулаад яг энэ удмын сангийн аюулгүй байдал, хавдрын гений онцлогоо, цус арталт. Тэгээд бүр нарийн ярих юм бол ингээ бүр яг удмын сангийн аюулгүй байдал руу орчдөг. Тэр чиглэлээр ажиллаж агаад тухайд эрүүл мэндийн яамн дээр зөвлөх ажиллаж агаад дараа нь эдийн засгийн хөгжлийн яамн дээр зөвлөхөр ажиллаж агаад дэлхийн банкн дээр зөвлөхөр ажиллаж байгаа. Тэгээд одоо бол жаа хувийн маягт гэдэг тэгээ байж байгаа. Дэлхийн банкн дээр зөвлөх гэхээр хүмүүсний эдийн засгч гэж ойлгох үү те тэрийг бас тайлбарлая. Яг зөвхөн дэлхийн банкн дээр ийм төслүүд явдаг. За тэр нь яадаг вэ гэхээр дэлхийн банкнаас санхүүжуулдаг. За тэр нь нэгсэн дэлхийн банк ч юм уу одоо Азийн хөгжлийн банк ч юм эдгээр ч юм бол засгийн газартай хамтарч ажилладаг. Тэгэхээр тухайн улсад яг одоо хэрэгцээтэй төсөл шаардлагатай байгаа гэж үзэж байгаа бол засгийн газраас тэр хүсэлтэд дэлхийн банк руу тавьдаг. Тэгээд тэрний дагуу санхүүжилт нь
одоо Дэлхийн банк ч юм уу бусад ийм донор байгууллагууд гэсэн үг. Тэнцэнээс санхүүжилтэн тэр төсөл дээр орж ирээд тэр төслийн зөвлөхөөр нь ажил явдаг. Харвард гэдэг асуултыг л бас давхар асуугаад өгөх гэсэн. Яаж ингэж гоё Харвард руу ингэ сурах боломж олцсон. Ер нь одоо манай дугаарыг ч гэсэн залуу одоо оюутнууд ч гэсэн одоо дандаа нэг салбарын эмчнэр ороод байгаа болохоор ангийн иргэдээс гадна бас тодорхой хэмжээний оюутан залуу эмчнэр студентүүд бас үздэг юм байлээ. Тэгэхээр яг ямар боломж ер нь ингэ сурахад ер нь тодорхой хэмжээний маш хүнд юм уу? Энэ ерөөсөө давхгүй даваа гэж хүмүүс бас хараад байгаа бах. Тэгэхээр ямар боломж гарц байдг юм бэ гэдгийг одоо яг одоо өөрсдөө чинь сурахыг хүсэж байгаа хүмүүсээ бол ер нь яаж ингэж сурсан бэ гэдэг тэр зүйл ойл маш товчхон бас хэлээд өгчвөл яг чиг тавиа сонсож байгаа. Энийг асуугаасаа гэж бодож л байгаа хэл та. Би яг Harvard-д юм бакалавр ч юм уу дигри хамгаалж бол сураагүй. Хүсэл research student гэж байдаг. Тэрүүгээр одоо тэнд байсан гэх юм уу. Тэгээд давхар тэнцэнэ одоо нөгөө одоо профессорын дээрээс нь ингээд юм одоо assistant гэж ярьдаг шүү дээ. Тийм байдлаар ингээд ийм байдлаар явж исэн гэх юм уу. Тэнд бол миний судалгааны очоод яг судлаачаар одоо байхад судалгааны чиглэл нь бол тархины авдрын гений эмчилгээ буюу Gene Treatment for Brain Cancer гэдэг сэдвээр судалгаа хийж исэн. Тэгээд ер нь юу дөө түүхээ ярих юм бол бүр 1-р курсээс эхлэх байхаа. 1-р курсэд дөнгөж орж ирээд яг энэ судалгаа их айгуу сонирхолтой байж байгаад тэгээд тэндээсээ одоо манай багштайгаа илүү татна болоод тэндээс судалгаа хийж эхлээд тэгээд 20 дугаар курсэд л олон улсын физиологи олимпиадад явж исэн. Тэгээд IMSBQ гээд тэгээд тэр тэнцэнээс буцаж ирээд ер нь neuroscience гэдэг бол айгүй чухал гээд neuroscience оюутны клубыг давхар Монголын neuroscience-ийн холбоо гэдэг үүсгэн байгуулагдчихсэн. Тэгэхэд нь багш нартайгаа цуг оюутан явж байгаад тэгээд тэнцэнээс ахуулаад бид нар neuroscience-ийн олон улсын хурал хийдэг гэсэн. Тэгээд тэр болгон дээр чи ингээд нэм итгэвтэй оролцсон явна шүү дээ. Тэр болгон дээр олон улсын хурал дээр ингээд тал талын мундаг профессорууд, мундаг хүмүүс ирнэ. Тэр болгонтэй чи танилцсан, нэг hospitality-г нь хийгээд явна те. Нөгөө хүмүүсээ чи ингээд буудлаас нь тосгоос ахуулаад бүх юм дээр ингээд явна. Тэгэж явж байгаад тэгээд 5 дугаар курсэд би бас оюутан солилцоогоор Японд л явсан. Тэнд очиод яг энэ нөгөө насжилт судлал гэдэг одоо нэг шууд утгаараа бол хүмүүсийн насжилтыг яаж уртсах юм бэ гэдэг тийм төрлийн судалгаа гэсэн үг. Тэр нь юу ч үж бол насгал хөдөлгөөн байна уу, эсвэл ген байна уу, эсвэл мутац байна уу. Тэрэн дээр би NPY гэдэг гормон дээр ерөнхийдөө насжилтанд яаж нөлөөлдөг гэдэг судалгаа хийж хагаад тэгээд тэр судалгаа маань олон улсын нэлээд өндөр impact factor-тэй сэтгүүлд хэвлэгдсэн. Тэрнтэй зэрэгцээд бас давхар Монголд олон улсын том хурал болсон neuroscience-ийн тэн дээр бид нэр Монголд баг анхны шахуу Нобелийн шагналтан дэлхийн дээрх судлалын байгууллагын ерөнхийлөгч бүгдийг нь орж урьсан. Тэгээд тэнцэнээс бүгдэнтэй нь ингээд танилцаад бүгднгийнх нь одоо ингээл юм буудлаас тосгоос ахуулаад те бүх үйлчлэгэнд нь цуг явахдаа бүгдэнтэй танилцаа явж байгаа. Тэгээд яг 5 дугаар 6 дугаар курсэд төгсдөг жилээ IBRO гэж болтой International Brain Research Organization гэдэг тэр болохоор 35,000 эрдэмтэд оролцдог дэлхийн хамгийн том хурал ахгүй. Тэр хурал дээр миний судалгааны хэлтгэл постер презентацийн тавигдах боломж гарч ирээд тэгээд тэр презентацийг ямар ч байсан тэнд очиж тавьсан. Тэгээд тэнцээ манай өмнө хуралд оролцож исэн хүмүүс бас байж таарад тэгээд өшөө чиний судалгааны явчин ийм биш үү? Чи манай лаборатори руу одоо нэг ялгаа нь юу юм гэхэлэр олон улсад бол профессорын одоо эрх мэдэл маш өндөр байдаг. Тэгэхээр тухайн профессор өөрөө лаборатори толгойлдог, тухайн профессор өөрөө судалгааны грант авдаг, тэрнийхэн дагуу судалгаа хийдэг, ингээд айгүй тэгэж явдаг байхгүй. Тэрний дагуу яг миний судалгааны ажлууд ерөнхий юмнууд таалагдаад тэгээд материалаа явуулаарай гэсэн. Тэгээд материалаа явуулсан. Тэгэхэд чинь recommendation letter гэж авч байхад би чинь дэлхийн дээрх судлалын байгууллагын ерөнхийлөгч recommendation ч юм уу те. Айгу мундаг хүмүүсийн recommendation-тэй очиж исэн Нобелийн шагналтны энэ төр. Материал явуулаад эсэг хугацааны дараа окей материал ч юм бол болж байна. Одоо хэдүүлээ ийм ярилцлагын төвшөнд очигээд тэгээд тэн дээр чинь яг ингээд митингээ товлоод тэгээд нөгөө Harvard-аас манай профессор болон хүний нөөц те сургалтын албаны бага хүмүүс орж ирээд тэгээд тэр чинь нэг би ойролцоогоор 15-аас 20 минут орчим болох байх гэж бодсон. Бараг цаг гарангийн ярилцлага болсон. Намайг юу мэддгийг бүр нэг бүрчлээ асуусан. Нэлээд сонирхож байгаа. Бүр амар сонирхоос гадна яг нөгөө нэг тийм
ийм мэдлэгийн шалгалт айгүй их явсан. Чи энэ судалгааг ингэж хийсэн байна. Яагаад ингэж хийсэн? Энийний тунг нь ингэж тааруулсан байна. Яагаад ингэсэн гэдэг ч юм бүр ийм маш нарийн detail бараг цаг гарan шалгагдаж интервью нь яваад тэгээд тэрний ардаас okay welcome to Harvard гэдэг бүх нөгөө материалууд, бүх нөгөө аппликейшнууд, бүх юмнууд нь ирээд тэгээд тийшээгээ очиж исэн. Тэгэхээр ер нь бол 1-р курсээс эхэлсэн. Тэгээд дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч болон Нобелийн шагналтан, дээрэс нь Монголын багш нарын ингээ recommendation-ээр ер нь мангар азтай очиж исэн. Тэгэхээр ер нь бол энэ бол аз. Гэхдээ бас маш хөдөлмөр байсан юм шүү. 1-р курсээс эхлээл хичээл зүтгэлэх бас байсан болол харагдсан ба штэ тий. Тийм. Тэгээд дээрэс нь бас нөгөө профессорудад танигдах, тэр хүмүүст ойлгогдох, тэр хүмүүст өөрийгөө мэдрүүлэх, дээрэс нь юу чаддгаа харуулах. Тэгээд нөгөө талаасаа юу хиймээр байгаагаа аягуулсан ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол манай Монголоос жоохон ялгаатай юм нь бол профессор өөрөө асар хэрэг мэдлэлтэй байдаг. Тэгээд тэр профессорын судалгаанд нь ирээдүйд нь одоо энэ төсөл одоо нэг төсөл дээр нь тус болно гэж үзсэн учраас тэр оюутныг одоо ажиллахыг зөвшөөрдөг. Зарим нь бол degree дээр сургадаг, зарим нь бол цалин өгөөд сургадаг, зарим нь бол ингэдэг. Би бол ерөөхдөө цалинтай тэнцээ явж исэн. Эхлээд зардлаа би өөрөө гаргаж явж исэн. Тэгэхээр яг уу ер нь бол азан давмгайлсан. Гэхдээ бол яг хөдөлмөр байгаа л да. Гэхдээ азан давмгайлсан. За тэгэхээр их олон оюутан дүүнер маань эрсдийн дэвшнэр маань нэг сонсож байгаа бол бас юм боломж байдгийн маа гэдгийг л эрхэн баяр юм чи өөрөө харуулсан байна. За тэгээ хоёлаа үндсэн сэдв рүү орё тий. Тарих хэрхэн ажилтдаг вэ гэдэг энэ бүлэг асуулт руу орё. Ер нь тарих хэрхэн ажилтдаг? Хүмүүс тарих гэхээр энэ боддог ерөнхий нэг юм тарих гэдэг юм мэдгэл ах л та. Тэгээд хэрхэн ажилтдаг юм бэ гэдгийг маш энгийн үгээр ойлгомжтойгоор хоёлаа наацхын нэг 8 настай хүүхэд ч хүн сонсохоор ойлгохоор хэмжээнд хоёлоо тайлбарлаж өгье. Хүмүүс айгүй ер нь бол тарих одоогоор судлагдаж яваа айгүй мундаг зүйл гэж хүмүүс ингээд маш гүн гүнзгий ойлгох гэж хичээж байгаа. Гэхдээ аливаа нөгөө ийм serious гэж те аливаа ийм амар сүртэй яригдж байгаа юмны тайлбар нь айгүй энгийн явдаг. Тэгэхээр тарих яаж ажилдгийг ойлгохын тулд бид нэр эхлээд стрессийн талаар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр стресс гэхлээр бидний монголчуудын хэлж заншилсан хэллэгээс нейросайенсийн тайлбар арай жоохон өөр. Тэр нь юу вэ гэхлээр бид нэр эхлээд стресс болон стресстэх гэдэг хоёр зүйлийг хамгийн ихэнд ялгаж залгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр аливаа хэс ажиллахын тулд эсийн дотор энерги үүсдэг буюу АТФ үүснэ. АТФ үүссний дараанаас эсийн дотор одоо тохиод амжилт одоо эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихний механизм бол энгийнээр тайлбарлах юм бол энерги үүсэх ёстой гэсэн үг. ATP, ATF нэгсэн аденозин трифосфат гэсэн. Тэгэнгүүт эсийн дотор энерги үүсэж байгаа тохиолдолд энийг эсийн дотор стресс үүсэж гин гэж хэлнэ. Тэгэхээр эс ажиллахын тулд эхлээд стресс үүснэ гэсэн. Энэ бол ангаахын хэллэгээр бол биеийн болон сэтгцийн хариу урвал гэж бас номон дээр бичсэн байдаг. Стресст нь гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр тухайн ажиллах ёстой хэмжээнээс хит их ажиллаад ядраад үйл ажиллагаагаа алдахыг стресстэх гэнэ. Бидний мэддэг стрессийн шинж тэмдгүүд бол зөвхөн хариу урвал. Уурлах, анхаарал муудах, нойргүй болох эдгээр бол зөвхөн тархины хариу урвал буюу нэгсэндээ өөрөөр хэлэх юм бол хамгаалах механизм гэсэн. Тэгэхээр тархи хэвэн ажиллахын тулд дахиад өөрөөр тайлбарлах юм бол чинь бид нар гар дээрээ сунаад гэж шүү дээ. Гар дээр нэг сунаахад булчин гэс ажиллаж байгаа. Эсийн дотор энерги үүсэж байгаа, стресс үүсэж байгаа. Сунаагаалах юм бол ядарна. Тэгээд чичигнээд сунааж чадах байлаа шүү дээ. Энэ нь эс хит их ажиллаад стресстэд үйл ажиллагаа ажиллаж алдаж байгаа гэсэн. Энэ булчингээс мэдрэлээс ямар ч гэсэн ялгаахгүй гэсэн. Тэгэхээр нэгсэндээ бол стресст нь гэдэг нь стресс үүснэ гэдэг нь эс ажиллах нь стресст нь гэдэг нь хит их ажиллаад ядрахыг хэлнэ гэсэн. Тэгэхээр нэгсэндээ бид нэр хит их тархиа ажилуулад байх тусам бидний тархи үйл ажиллагаагаа алдаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр стресс ойлголт нь айгүй энгийн. Энэ болж таарна. Дараагийнх нь нэг зүйл нь юу вэ гэхээр тархийг юу удирддаг юм бэ гэдэг нэг ойлголт орж ирдэг. Тэгэхээр тархийг удирддаг хамгийн чухал зүйл нь бол ой санамж. Тэгэхээр хүмүүс одоо ой санамжийг аваад үзэх юм бол яг одоо байгаа биднийг авч үзэх юм бол өнгөрсөнд үүссэн ой санамж биднийг удирдах байгаа. Тэгэхээр би одоо ярьцлага өгөхийн тулд ярихын тулд миний тархинд байгаа ой санамжийн дундаас мэдээллийг цуглуулад тэгээ миний хөдөлгөөний нейронуудыг хөгдөл ажилуулад
Тэгээд ингээд миний ингээд одоо уушгинд байгаа агаарыг ингээд өрц шахаад гарч явах замд булчин одоо юу гэдэг одоо амны арц хөдөөд хил хөдлөөд те түнх хөдлөөд авиа болгоор гаргаж штэ те. Энэ бол одоо өнгөрсөн дүүсээ санамж. Нөгөөх нь болохоор би маргааш юу их нөгөөдөр юу их гэдгийг хиймлэр үүсгэж байгаа санамж. Би одоо нэгс нөм зорилгосол мөрөөдөл гэж нэрлэдэг. Энэ хоёр зүйл бидний тархийг удирдна. Тэгэхээр бидний тархийг ой санамж удирдах байгаа. Ой санамж гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр нэг мэдрэлээс нөгөө мэдрэлээстэйгээ холбоо үүсгэхэд энэ ой санамж үүснэ. Тэгэхээр хэрвээ миний ярьж байгаа юм дундаас шин зүйл байх юм бол хоёроос хоорондоо холбоо үүсгээд ой санамж үүснэ. Энэ ой санамж нь бидний тархийг удирдна гэсэн үг. Тэгэхээр эндээс хамгийн ихний нэг зүйл нь юу орж ирж байгаа гэхээр хүмүүс одоо стресстэй стресс эсрэг арга хэмжээ аавна гэдэг. Тэгэхээр стрессийг ойлгох нь тархийг ойлгож байгаа хамгийн ихний шинж тэмдэг гэсэн үг. Тэгэхээр хүмүүс стресстэйгээр ном уншаад байдаг. Стресстэйгээр кино үздэг, хүнтэй юм ярьдаг, алкогол хэргэлдэг. Эсвэл ямар нэг активити хийдэг. Тэгтэл хит их ажиллаад ядрахыг стресстэх гэж байгаа юм чинь ном унших стресстэй арга мөн үү? Тэгэхээр биш болчихж байгаа байхгүй. Андуурдаг юм нь юу гэхээр бид нэр эерэг стресс гэж яриад байдаг. Тодорхой богино хугацаанд аз жаргалын даавар ялгаруулад өөрт гоё мэдрэмж өгүүлж байгаа зүйлээ стресс тайлж ийн гэж ойлгоод байдаг. Энэ нь аз жаргалтай мэдрэмж өгүүлээд дахиад стресстүүлж байгаа гэсэн. Тэгэхээр стрессийг эхлээ ойлгочихлоор тархиа зөв ойлгож эхэлнэ гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө нэг юм 100 км одоо 100 м гүгээд ирсэн хүнийг стрессээ тайлгснаа дахиад 200 м гүйлгэж байгаатай адилхан болчихж байгаа юм. Тэгэхээр хамгийн ихний зүйл бол энэ. Хоёр дахь зүйл нь одоо дараагийнх нь нэг зүйл нь юу орж ирдэг вэ гэхээр бид нэр ингээд сүүлийн үед айгүйх юм мартаад байна. Одоо бла бла гэж ярьдаг шүү дээ, шинж тэмдгүүд ярьдаг. Гэтэл одоо бодоод энэ яг энэ ярианы ардаас бодоод үзэнгүүт ой санамж гэдэг нь нэг мэдрэлээс нөгөө мэдрэлээстэйгээ холбоо үүсгэнэ. Тэгэхээр энэ ой санамж хадгалагдахын тулд нэг одоо нейрон нөгөө нейрон руугаа мэдээлэл дамжуулах буюу бидний мэддэг натр кальци ион буюу цахилгаан дамжуулна гэсэн үг. Ионууд дамжина гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр эс хоёулаа эрүүл ажиллаж иж ядраагүй ээж хоорондоо ингээд юм хийх ажил мэдээлэл дамжуулах байх гэдэг нь шүү дээ. Тэр мэдээлэл асуудалгүй дамжуулна гэсэн үг. Тэгэхээр мэдрэлээс мэдээллийг хүлээж аваад боловсруулаад дамжуулна. Харин хийх их ажиллаад ядарсан тохиолдолд мэдээлэлээ хүлээж аваад боловсруулаад дамжуулах процесс нь удаан эсвэл хүчин сул болно. Тэгэхээр бид нэр аливаа ямиг мартцсан юм шиг мэдрэмж ойлгож эхэлдэг. Ингээд ой санамж муудаад байгаа юм шиг мэдрэмжүүд үүсэж эхэлдэг. Тэгэхээр энэ бол бүгдээрээ нэг юм ядарсан тархины хариу үйлдэлүүд болж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр тархи бол нэгт ой санамж удирдах ажилдаг. Үндсэн схем нь бол тархи одоо түрүүний хэлсэн шиг стресс үүсээд хит их ажиллахаараа стресстэй үйл ажиллагаагаа хадгалцдаг гэдэг нэг ойлголт орж ирдэг. Дараагийнх нь тэгвэл тархины эцсийн бүтээл юу юм бэ гэдэг нэг ойлголт орж ирнэ. Тэгэхээр тархи ер нь эцсийн эцэст явж шийдвэрлэл гаргадаг. Шийдвэр гаргана. Тэгээд тэр шийдвэр гаргалт нь ямар байхаас шалтгаалаад хүний амьдрал шийдэгдэнэ. Хүний бизнесийн орчин ч юм уу одоо хүнтэй харилцаа бүх юм шийдэгдэх нь шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргалт руу орж эхэлнэ гэсэн үг. Ямар үед мартаад байгаа юм бэ гэхээр хүмүүс яг мартна гэдээ ярихаар илүү яг ойлгомжтой гинт орж иж байгаа хэлтэй анхаарал нь. Тэнгүүд нөгөө нэг мэдрэлийн эс нь хүлээж аваад тэр мэдээллийг боловсруулад нэг бол дамжуулалт нь удаан байна. Нэг бол дамжуулалт нь бүр алдагдчихээн гэж яриад штэ. Энэ мэдрэлийн илүү тэр ядраагаад байгаа зүйл нь ерөөсөө өндөр ачаалал юм биш үү? Оюуны ачаалал. Тэгэхээр зарим хүмүүс ингэж яриад байдаг шүү дээ. Ингээд юм илүү уншаад мэдээд авсан мэдрэлээсүүд нь холбогдоод олон нөгөө тархич одоо гүлгэр болоод байвал уншихгүй мэдхгүй байгаа. Илүү атрет болоод их юм бол илүү унш мэдэгдсэн мэдрэлээсүүд нь бүр илүү одоо холбогдоод энэ нь илүү хүнийг ухаантай болгодог ч гэдэг юм уу. Илүү юм мартахгүй байх байдал руу оруулдаг гэдэг байгаа нь бас эргээд стресстэй тэр боломжийг үүсгэж болох юм уу? Юмны тунд харуулна гэдэг нэг ойлголт орж ирнэ. Юм илүү их унших тусам тархи илүү их холбоо үүснэ. Тэр тусмаа одоо бид нэр ингээд тасгал хийгээд ангууд булчинтай болдог шүү дээ, тий. Тэр нь гэхдээ зөв хоол идээд зөв цагтаа унтаад яг булчинтай адилхан байхгүй. Бид нэр зөв цаг хугацаанд тасгалыг системтэй хийгээд, тий. Тэгээд зөв хоолоо идээд сайн унтаж амарч чадах юм бол булчин гой том болж шүү дээ, тий. Энтэй адилхан. Одоо ингээд юм тарих ер нь төстэй дүү.
Одоо чинь ном уншина. Угаасаа уншихгүй бол бид нөгөө одоо хэдүүлээ шийдвэр гаргалт руу нэгээс тайлбарлачаад буцаад орё заяа. Тэгэхээр шийдвэр гаргалт руу орно гэдэг нь өөрөө за хоёр янзын тархийг маш олон ангилж болно. Гэхдээ шийдвэр гаргалтыг хэдүүлээ хоёр үндснээр нь ангилаад үзчих. Систем 1 болон систем 2. За энэний өмнө ерөнхий мэдээллийг авахын тулд жишээ нь би нэг ийм юу авчаа. Би ийм одоо үзэг авах хэрэгтэй боллоо. За эсвэл ийм кейс аавн заяа. Утасны ийм кейс аавн. За утасны кейс аавн гэдэг ой санамж миний тархинд үүсээд тэгээ миний булчин хөдөлгөөд намайг гаргаад гэрээс гаргаж явж байгаад миний нүдээр кейс зарж болох үс хаягийг хайлгаад тийшээ орууллаа. Орохдоо би өнгөний сонголт хийгээгүй орчээ. За тэгэнгүүт яг ингээ ороод харсан чинь надаа ингээ тийм хар болон цагаан хоёр өнгийн өнгө гараад ирлээ. Одоо би сонголт хийх гэдэг шүү дээ. Энэ сонголт хийхийн тулд миний тарих яаж ажиллах вэ гэхээр миний төрснөөс хойш өнгөтэй холбоотой ой санамжийн дундаас аль өнгө нь илүү байгаа бүх ой санамжийг хэсэж хагаад окей хар өнгө нь илүү байгаа юм. Тэгэхээр хар өнгө нь авъя. Эсвэл цагаан өнгө нь илүү байх юм бол би цагаан өнгө авъя гэдэг. Тэгэхээр нэг ийм шийдвэр гаргахын тулд хүний тарих асар их ачааллыг тэнд авдаг гэсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг уламжлалт маркетинг дээр ашиглагддаг шүү дээ. Нүдэнд их харагдах тэр юм авдаг гэдэг. Тэрнтэй тэр ерөөдөө энэний суур механизм гэсэн. За тэгэхээр ийм байдлаар шийдвэр гарч ийн гэсэн. Шийдвэрийг дахиад хоёр ангилах юм бол систем 1, систем 2 гэдэг шийдвэр гаргалт орж ирдэг. Систем 1 гэдэг нь бидний амьдралын нийт 90% тохиолддог. Одоо жишээ нь би энэ сандал дээр суухын тулд хөлөө тэдэн градус зөөгөө тэдэн градусаар тийм хүчтэй сууна гэж боддоггүй автоматар хийждэг. Энийн тархийг илүү автоматчин чанартай, илүү амрах зорилготойгоор рефлексийн байдлаар хийдэг шийдвэр гаргалт. Систем 2 гэдэг нь юу юм гэхээр нарийн нийлмэл зүйлийг бодоод, тунгаагаад, үр дүнг нь бодоод тэг шийдвэр гаргаж байгаа. Магадгүй математикийн тоо бодох үед тархи маш их ачаална гэсэн үг. Заавал систем 1-ийг унтрааж систем 2 ажиллана гэсэн үг. Тэгэхээр ном унших, мэдлэг авах болгонд бидний шийдвэр гаргалт нөгөө түрүүний хэлсэн асар их ой санамжийн дундаас ингэж түүж явж байгаад шийдвэр гаргах нь шүү дээ тийм. Шийдвэр гаргалтыг илүү ийм критикл, илүү үнэн бодтой, илүү алдаа багтаа болгохын тулд биднэрт ном уншиж мэдлэг авах хэрэгтэй. За харин эсэргээрээ хит их ачаал болох юм бол жишээ нь одоогийн хоёулангийнх нь нийгэмдэр авч үзье. Хүмүүсийн дэлгэцэн хэрэглээ аягүй өндөртэй байгаа. Тэгэхээр дэлгэцэн хэрэглээ өндөртэй байгаа гэдэг нь бид нар зөвхөн замбраагүй мэдээлэл авж байгаа биш давхар утаснаас ирж байгаа гэрэл бидний тархийг маш их ачаал болж байгаа. Жишээ нь бидний мэдж байгаа одоо утаснаас ялгарч байгаа туяа байгаа шүү дээ. За энэ бол одоо жишээ нь blue light гэж нэртэй байна. Blue light гэдэг гэрэл байгаа. За энэ blue light гэдэг гэрлийг аваад үзэх юм бол за нэг нь байгалийн их усүр нь нар бусад их усүр нь дэлгэц болчихж байгаа. Химэл их усүр нь. Blue light гэдэг нь бидний харж чадж байгаа гэрлийн спектрийн хамгийн богино мөртлөөс хамгийн өндөр энергитэй гэрэл хэвгүй. За тэгвэл хэдүүлээ утсыг авъя. За утсыг ингээ харангуут нэгт нөгөө нэг blue light чи хит их тархийг өндөр стресс, өндөр энергитэй учраас тэрийг харахын тулд нэгт нүд их ачаална. За харсан зүйлээ ойлгохын тулд бид нар аливаа нэг зүйлийг харлаа гэхэд за дүрс бол за үгээр нь бол эхлээ үг эсвэл үсгийг нь үгийн өгүүлбэрийг нь бодож ойлгох нь шүү дээ. Айгүйх ачаал авах нь шүү дээ, тийм. За тэрэн дээрээс нь blue light ороод ирлээ. За ингээд дээрээс нь утсыг ингээ гүйлгэе. Тэгэнгүүт асар их мэдээллүүд нэг зэрэг орж ирнэ. Энэ болгоныг боловсруулахын тулд тархи асар их ажиллаж байгаа. Ингэж их ажиллаж байгаа тархи нөгөө нэг ядарсан бахна шүү дээ. Энэ үед бид нэр өөр зүйлүүдийг хийхэд ингээд тийм асуудал үүсч эхэлнэ. Хамаг энерги нь тэнд яваад шал өөрөмдөө зарцуулагдчих байгаа байхгүй. Тэгээд бас дээрэс нь миний нэг сошиал дээр нэг хэрүүл хийсэн нэг юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс глюкозыг асар их өгөөсөгдөг, глюкозыг айгүй их одоо буруу гэж ярьдаг нэг юм байдаг. Тэгэхээр одоо саяны бүх зүйлүүдийг дахиад жоохон юу болгохын тулд дэлгэрэнгүй болгохын тулд тэгвэл тэр энерги яг яаж үүсэж байгаа гэдэг хэсэг орж ирэх нь шүү дээ. Айгүй энгийн. Бид нар нөгөө хүүхэд байхдаа үзчихсэн хамгийн энгийн том шүү дээ. C6 H12 O6 дээр нэмэх нь O2 тэнцүү C2 нэмэх нь H2 нэмэх нь ATF үүсэж байгаа. Энэ нь юу гэсэн үг юм гэхээр бидний хоол хүнсээр орж ирсэн нүрс ус маань бидний амьсгалаар орж ирж байгаа хүчил төрөгчтэй уралд ороод энерги үүсдэг. Тэгэхээр бид нөгөө нэг глюкозыг хасчихлаар нэг гэсэн дан чи бидний бензин бохгүй. Тэгэхээр бидний эцэн нүүрс ус бидний амьсгалж байгаа хүчил төрөгчтэй уралд ороод энерги үүснэ. Энэ айгүй ойлгомжтой. За тэгвэл түрүүний нөгөө нэг шийдвэр гаргалт руу хэдүүлээ оръё.
За тэгэхээр одоо ингээд юм Улаанбаатар бас байдаг жишээн дээр хүмүүс шийдвэр гаргалтаа ямар алдаа үүсээд байгаа юм гэхээр одоо ингээд машинтай явж ийзээ. Машинтай ингээд явжсэн чинь нэг хүн хажуугаар ингээд шахаж орж ирснэ. Над руу алаш дам гэдээ ориллоо шүү дээ. Би тэрийг сонслоо шүү дээ. Тэгэнгүүт бидний ингээд мэдрэхүүгээр орж ирж байгаа мэдээллүүд бүгд нугасаар дамжигдаад тэгээд бидний удирдах болдоггүй тархины бүтц буюу нөгөө амьсгал зүрх судас нойр хоол өсөх садах төв байгаа бүтц дээр эхэлж очино. Энэ дээрээс мэдээллүүдийг нь цуглуулгуудаа нөгөө даавар болж хувираад одоо дааврууд нь савлаал те яг ингээд юм түүхий дата их тархилуу шийдэгдэнэ гэсэн. Энд бид нар шийдвэр гаргах их тархи дээр. За шийдвэр гаргахдаа хэрвээ миний тархи эрүүл эсвэл ядраагүй байгаа бол яах вэ гэхээр одоо ингээд мэдээлэл чамагстай нэрээ даг айлчлаа шинэлээ шүү дээ. Бүх мэдээлэл нь тархилуу ингээд их тархилуу ирнэ шүү дээ. Тэгэнгүүт одоо би зодтолтол барах болоо ч юм уу те. Эсвэл ингээд ийм хэдэн жилийн өмнө нэг хоёр хүн муудалцаад нэгийгээ зогцсон чинь нөгөөтг нь өгцөн бичлэг те 9 шидийн юм эсвэл намайг сошиал дээр тавьчиход эсвэл энэ хүн яаж байгаа бол ийж байгаа бол нөгөө маш олон нөгөө ой санамжийн дундаас чи мэдээллийг цуглуулж агаад эцэст нь их тархины урд хэсэг префронтал кортекс дээр шийдвэр гаргах нь штэ. Тэгээд за би зүгээр явъя гэдэг сонголтыг хийх нь штэ те. Ядраагүй тохиолдолд тийм хэрвээ ядарсан байх юм бол энэ их ажлыг хийж чадахгүй учраас raw data-га шууд гаргацдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө хүн чинь шууд нөгөө адреналин савлцсан байдлаараа муухай ашлаад шууд ингээд нөгөө хүн лүгээ юм шийдвэр гаргалтын алдагдaltaа ороод зам дээр гарч хоорондоо зодтолдох нь шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө нэг юм ядарсан байгаа тархины гаргаж байгаа шийдвэр байхгүй. Тэгэхээр би нэг л ууртаа болоод хажуу талын хүн нэг л ууртаа болоод байвал энэ нь нөгөө хүн тархи ядарсан учраас ийм шийдвэрийн алдагдлалд орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд тархийг ойлгохын тулд тасар олон янзаар нь ингээд шийдвүлээ ингээд ярьж иж ерхий юмнууд руу орж ирнэ гэсэн. Тэгээд нөгөө ядарсан байгаа хоёр хүн хоорондоо муудангууд нэгсэндээ юу гэсэн үг вэ гэхээр тархи их ядрах тусмаа илүү амтналаг шин чанартай болно гэсэн. Тэгэхээр Улаанбаатарт ингээд хүмүүс амар стресстэй байна, ууртай байна, юу ч бодохгүй шийдвэр гаргаж ийн гэдг нь тэр хүмүүсийн тархи ядарсан байгаа учраас угаасаа тийм зөв шийдвэр гаргахад асуудалтай болж эхэлнэ гэсэн. Тэгээ энэний хамгийн том шалтгаан жишээ нь дэлгэц байхгүй. Дэлгэцийн амарл машин барьж явахдаа ч гэсэн ингээд. Тэгээд түрүүн хэдүүлээ хоёлаа ярьсан шүү дээ, тэ. Нүүрс ус хүчил төрөгчтэй уралд ороод бид нэр шийдвэр гарнаа. Энерги үүснэ. Тэгээд ис ажилланаа гэд. Тэгэнгүүт нөгөө нэг бидний хоол хүнсээр орж ирж байгаа глюкозын нөөц маань нөөцтэй байхгүй. Нөөцтэй. Тэгэнгүүт бид нар яадаг вэ гэхээр ихэнх нөөцөө өглөөнөөс за нэг өдрийн 12-1 хүртэл сошиал орчин харахад зарцуулаад нөгөө дэлгэцийн хамарлаасаа хамаг нөөцөө тэнд зарцуулчихдаг байхгүй. Тэгээд одоо жишээ нь тарих ядарсан байгаа ихний шинж тэмдэг нь ингээд яг ингээд цайны цагаараа ресторан руу оронгууд ингээд хараас очдог байхгүй. Сонголт их гэдэг. Хоолны меню хараас очдог. Ямар хоол авах вэ мэдэхгүй. Шийдвэр гаргалт нь шуудаан энийг чидмэр санагдал тэрийг чидмэр санагдал тэрний үгс үгээр тарих ядарсан гэсэн үг. Тийм учраас шууд шийдвэр гаргаж чадахгүй бодоод удаан ингээд хараад ингээд байна гэсэн үг. Тэгэхээр тархины эцсийн бүтээл бол шийдвэр гаргалт. Тэгэхээр тэрнлүүгээ бид нар ингээд хэвийн байлгахын тулд бидний нөгөө нүүрс усаа зөв цагт авах хэвээр, хүчил төрөгчөө зөв авах хэвээр, хамгийн наацхан суурь нь энэ дээр орж ирж байгаа. Одоо хүчил төрөгчийг аваад тэгээд нүүрс уснасаа энэ давхар аваад энэ хоёр хоорондоо хүний биед энерги эстер энергийг одоо нөөц нь бензин болж очиод нь шүү дээ. Тэгэнгүүт магадгүй өглөө идэж явах мэдэж байгаагүй өдөржингөө завгүй явж байгаад нөгөө нэг гол энерги хүүсрүүд авч чадахгүй явж байгаад хүнтэй модалцсан бол ахаал нөгөө нөөц байхгүй энерги хүүсрүүд бодохгүй юм чинь шууд амтналаг шин чанар нь давмгаалаад муухайштай болж ирсэн. Зөв үедээ бас яг тэр хол үнсээ зөв цагтаа хэрэглэх дээрэс нь мэдрэлийн ядаргаанд орохгүй байх юм бол хүн маш гоё зөв шийдвэрийг гаргаад амьдралдаа ч гэсэн зөв сонголтуудыг хийгээд явах юм байна шүү дээ. Тийм. Тэгээд энэ дээр нөгөө нэг жишээ нь өглөөний нүүрс ус бол асар муу өглөө битээ юм ч юм уу интермедиат фастинг интергээл тавьдаг шүү дээ тийм. Энэ зүгээр нөгөө бидний мэдлэгийн хэмжээг шалгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр 10 жилд эдсэн нүүрс ус чинь ходоодоор дамжаад нарийн гэцээр шимэгдээд инсулиний тусламжтайгаар одоо нарийн гэцээр шимэгдээд тэндээс цус руу ороод цуснд байгаа глюкоз чинь инсулин гэдэг нойр булчирхаанаас ялгардаг дааврын тусламжтайгаар эс рүү ороод эсийн дотор орохтой митохондри дотор орж хоримтлагдаад байжингууд бид нэр амьсгаллаа тэр нь ингээд уушгаар дамжиж орж ирээд
одоо уушхины ингээд юм цулцангаар дамжиж хилгасан суц руу орж ирээд тэгээд улаан эстэй холбогдоод улаан эс нь бидний зүрх нэг цохилоход биеэр тэр хүчил төрөгчийг тараагаад эс рүү оруулж ирээд нөгөө хүчил төрөгч нь митохондри дотор байгаа глюкозтой хүчил төрөгч нь уралд оронгууд АТФ үүсээд тарих бол бодно, булчин бол ажил нь, мэдрэлийн эс бол мэдээлэлээ дамжуулна, одоо дархлааны эс бол одоо ажиллаж эхэлнэ гэдэг юм уу. Энэ бол ингээд бүр 10 жилийн суур мэдлэг байхгүй. Тэгэнгүүт одоо жишээ нь ингээд юм инсулин гэдэг даавар одоо бүх юмд хоногийн эмнэлэгч зүйл байгаа. Тэгэхээр нойр булчирхаанаас ялгарч байгаа. Тэр нь өглөө хамгийн өндөр түвшиндээ байдаг. Тэгэхээр өглөө нүүрс усаа сайн идэхгүй бол глюкозын нөөцөө сайн авч чадахгүй гэсэн. Тэгэхээр инсулин байгаа үед нүүрс ус идэх юм бол тэр энерги болно. Инсулин байхгүй нүүрс ус идэх юм бол тэр өөх болж хөрөнгөлөгдөнө. Тэгэхээр нөгөө инсулин чи өглөө хамгийн өндөр түвшиндөө, орой хамгийн бага түвшиндөө очдог. Тийм учраас орой юм идэх юм бол таргалдаг, өглөө юм идэх юм бол асар сэргийг байдаг байхгүй. Тэгэнгүүт энэ бол суур механизм. Тэгэнгүүт нүүрс усаа хас, нүүрс усаа бол, нүүрс ус бол муу гэх тэгэнгүүт нөгөө хүн чинь нүүрс усаа хориг болж гин хүн чинь байнгын нөөцөлдөг амтан байхгүй. Тэгэнгүүт эхлээд бид нэр булчин илгэнд нөөцөлдсөн байгаа нүүрс усаа ашиглаад дуусна. За ингээд дууссаны ардаас нөгөөтг нь ингээ байх ёстой хэмжээнээсээ багасаад эхлэнгүүт нүүрс бусны бус нэгдлээс буюу нөгөө гликонеогенолиз гэж ярьдаг шүү дээ. Нөгөө өөхнөөсөө нүүрс ус үүсгээд эхэлнэ. Ингээд энэ үед нөгөө ацетон, кетон гэдэг бодисууд үүсээд их удаан явах юм бол хүн өөрөө хордож эхэлнэ. Тэгээд ингээд ийм нөгөө хүн чинь зөвхөн одоо амьд явах төвшний нүүрс усаа гаргаад нөгөө нэг амар ухамсартай сайн бодож сэтгэдэг нөгөө нэг тархины үйл ажиллагааг ажиллуулах дээр алдагдал үүсээд эхэлдэг. Дээрээс нь бие дуугаа нийт глюкозын нөөцийн 20% глюкоз тархи дангаараа ашигладаг. Тэгээ энэ үед чинь бид нөгөө нэг юм буруу мэдлэгтэй фитнесийн багш нар эсвэл салбарын биш мөртлөөсөө, номын үзээгүй мөртлөөсөө ингээд олон юм яриад байдаг хүмүүст итгээд тархиа угаалгаад бид нүүрс усаа хасаа яваад байдаг. Нүүрс усыг авах ёстой цагт нь авах ёстой хэмжээгээр нь авж иж бид эрүүл байна. Эрүүл байх хэрэгтэй. Манайх чи эрүүл байх гэдгийг аюу сонио ойлголцтой юм байна. Тураал эхлэнгүүд би эрүүл болж байна гэдэг. Гэтэл эрүүл байхын хамгийн ихний үндэс бол зөв шийдвэр гаргадаг, зан харан шингээ өөрчлөлт байхгүй, ажлын үр бүтээмжин сайн, эн чинь өөрөө нөгөө эрүүл байхагийн шинж тэмдэг. Гол удирдлагын тэндээсээ явна шүү дээ. Тийм. Тэр чинь өөрөө бүх юм удирддаг. Тэгэнгүүт авчиад нөгөө глюкозын нөөцөө хасцсан. Тэгээ дээрэс нь зүгээр сууж байгаа мөртлөөсөө би ядраад байна гэдэг зовөр амар их байдаг. Миний тарих ажиллахгүй байна. Тэгэнгүүт зүгээр суугаад тахар чинь зүрхний цохилт удаан болно. Зүрхний цохилт удаан болох тусам амьсгалаар орж ирж байгаа хүчил төрөгчийн тээвэрлэлт нь удаан болно. Тэгэхээр чи нөгөө хүчил төрөгчийн хэмжээ багасах тусам шууд утгаараа АТФ-ийн ялгаралт буурна. АТФ бага ялгарх тусам тарих угаасаа сайн ажиллахгүй. Тэгэхээр суугаад байгаа тохиолдолд тарих угаасаа нөгөө хүчил төрөгчийн нөхгүй байгаа юм чинь сайн ажиллаж чадахгүй шүү дээ. Дээрэс нь өглөө яарж гараад хоол идээгүй ажил дээр очсноо миний ер нь нэг л би ядраад байна гэдэг. Энэ зүгээр юм суур мэдлүүд амар холын юмнаас шууд хавдар бодоод эхэлдэг. Тэр нь зүгээр өглөө хоол идээгүйгээс эсвэл тасгал хөдөлгөөн хийдгүүгээс болж үүсэж байгаа зовиоруудыг тэгээд амар сүртэй юм боддог. Тэнгүүд тарих яаж ажилтдаг вэ гэвэл бидний эдсэн нүүрс ус хүчил төрөгчтэй уралд ороод энерги үүссний хүнд үнээр үүсээд тарих ажиллана. Энэ хоёрын нүүрс ус нь багасчих юм бол хүчил төрөгч нь багасчих юм бол аль нэг нь багасхад тархины үйл ажиллагаа муудаж эхэлнэ гэсэн. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлогт тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Эртээ урдын цагт дөрвөн үйлрэлээ ээлжлэн солигддог. Жимс ногоогоор баялаг шидэт хөрстэй газарт
нэгэн үдсэглэн бүсгүй амьдран суудаг байжээ. Жимс ногооны амьд хүч. Эрүүл бие махбод толгор арьс, гялалтсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тус. Жишээлбэл тархин дээр би бас сошиал дээр бас нэг юм мэдээлэл явж байсан. Тэр тийм мэрэгжлийн биш хүн байлээ. Бичлэг хийдэг нэг эмэгтэй юм шиг байлээ л дээ. Тэр ингэж ярьж байгаа нэг юм гадны л янз бүр юм унсан юм уу, ном унсан юм мэдгүй. Тэн дээр маш олон хүн тэн дээр ингээ амар зөв мөөгөө бичсэн. Өглөөний цай битээ уу, өглөөний цай бол асуудал. Өглөөний цай яагаад хаанаас эхэлж гарсан бэ гэсэн чинь одоо Америкчууд нь өглөөний одоо breakfast гэдэг өглөөний түргэн энэ хоолуудыг түргэн одоо хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг ч юм уу эний одоо маш том маркетинг нь өөрөө өглөөний цай гэдэг энэ маркетинг явуулсан юм а гэдэг зүйлийг тэн дээр яриад тэгэнгүүт хүмүүс дүүл одооноос би өглөөний цайгаа уухгүй за ядаж нэг 2 аяг ус уугаал баг өдрийн хоол хүртлээ явъя гэдэг маш олон хүмүүс төр доор нь бичсэн байсан. Тэгээд яг энэ зүйлийг яг тархитай холбоотой ингээд ярих. За бас яг дотрын чиглэлээр ярих юм бол ядаж энэ чинь хотоодны хүчил их ялгараад хотоодны улаалт үүснэ, хотоодны хамгаалах механизм алдагдж байгаа. Дээрээс нь зүсний хүүдийн шүнжэнгөө одоо тэр байсан зүсний хүүдийн чинь тунд сүсээд олон удаа тавтагдвал зүсний хүүдийг чулуу үсгэж гэдэг юм уу. Тэгээд тархин дээр бас ингээд тайлбарласан чинь маш сонирхолтой санагдаж байна л та. Тэгээд бас амьсгалын талаар сая ярьлаа шүү дээ. Амьсгал дээр ч гэсэн одоо зөв амьсгал чинь нэг 5.5 секунд юм байлаа шүү дээ. Бид нэр авахтаа 5.5 секунд авлаа, гарахтаа 5.5 секунд авлаа. Энэ чинь нөгөө гүнзгий амьсгаа аваад тайвшираа гэдэг зүйл яваад байна. Тэгээ ахад би бас нэг зүйлийг сая асууя гэж бодож байлаа. Цагдаагийн ерөнхий газар чинь нэг хором гэдэг аян яваад байсан. Тэнгүүд сая яг чиний хэлдгээр яг нэг хүн муудалцах гад байж хахад шууд шийдвэр гарах биш. Хүн амьсгаагаа аваад 1 минут хүлээгээд тэр хүн шийдвэр гаргахад үед бол тодорхой хэмжээний тэн дээрээс зөв шийдвэр гаргах процесс бол бий болж гэсэн үг үү? Тийм. Тархич асар хурдан ойлгодог байхгүй. Жишээ нь хэдүүлээ аваад үзэх юм бол алуу ингээд юм сошиал дээр нэг юм контент байлаа гэж үү. Тэгэхэд 1 секундын дотор эхний 300 дахь миллисекунд хүртэл тухайн зүйлд анхаарлан татагдаад 300-700 дахь миллисекунд хүртэл тухайн зүйлийг ойлгоод 700-аас 1 секунд хүртэл хугацаанд итгэцэн байдаг байхгүй нөгөө зүйлтэй. 1 секундын дотор энэ хоорондоо тархины 8 бүтцэг алидын дамжаад өнгөрцөн байдаг. 1 секундын дотор итгэл үнэмшил төрдөг гэсэн. Тэгэхээр тархи өөр амар хурдан ажилладаг байхгүй. Тэгэхээр тэр чинь 1 секунд хүлээхэд хамаг юм шал өөр болно гэсэн үг байхгүй. Тархи айгүй хурдан ажилладаг. Эсвэргээрээ би амар их сошиал ашигласан бол тархитай гэж ажиллахгүй гэсэн үг. Тэгээд одоо ингээд юм миний анхаарал төвлөрөхгүй байна. Миний нойр ингээд байна. Би болохгүй байгаад байна. Би ингээд байна. Би тэгээд энэ орчин үеийн зовёрууд ихэнх нь дэлгэцэн амралтай шууд холбоотой. Донтолт байна. Ажлаас салшрах хам шинж байна. Одоо Z үе гэж яриад байгаа тий. Одоо шинээр гарч байгаа альфа үе гэж яриад байгаа. Эднэр дээр илэрж байгаа шинж тэмдгүүдийн ихэнх нь нин уг байлгээ шууд дэлгэцтэй холбоотой гэсэн үг. Шууд дэлгэцтэй холбоотой орж ирдэг. Тэгэхээр энэ яагаад ингэж байгаа вэ гэдгийг бас айгуу сайн ойлгож ээж ер нь юу болоод байгаа гэдгээ айгуу сайн өөрийнхөө тархинд юу болоод байгааг ойлгоцсон бол тэрнээс айгуу сайн хамгаалж чадна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол яалтчгүй нөгөө сошиал дээр явж байгаа тийм хүмүүсийн үхэнд итгэж ин л дээ. Тэгээд айгуу мундаг юм байна гэл. Ядчил одоо чинь тэр өглөөний хоолн дээр өглөө цөс өг тосыг задлана. Тэгэхээр нөгөө нэгт цөсний чулуу үсгэнэ шүү дээ. Хоёрт тэр чинь нөгөө өглөө бид нэр өг тосоо сайн одоо авч ээж липид одоо тэр чинь ингээд орж идэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг одоо илэгний хисээс 24 цагийн турш цөс ялгарна. Ялгарсан цөсний хүүдийг турамтлагдаад өөх тос орж ирэх юм бол агшаад нарийн гиз рүү авчина. За ингээд хэрвээ үгүй байх юм бол тунсаар гоо чулуу үсээд хагалгаанд орох нь шүү дээ. За өглөө идэхгүй бол за идүүл юу болох вэ гэвэл тэр нь очоод тэр нь ингээд нарийн гизээр шимэгдээд илгэнд очоод тэгээд тэрнээс цаашаага юу болдог вэ гэхээр нэгт мэдрэлийн систем дээр мэдээлэл хурдан дамжихын тулд ингээд ийм мailing бүрхүүл гэж нэг юм байдаг. Тэр нь ингээд мэдрэлийн хэсэг дотор явж байгаад нэг мailing бүрхүүл ангуу тэрийг ингээд давж үсрэнэ. Ингэж хурд мailing бүрхүүл байдаг учраас бид нар хасар хурдтай тарих мэдээлэл хүлээж авдаг, дамжуулдаг гэсэн. А энэ мailing бүрхүүл нь өөхний хэсээс тогтно гэсэн. За нэгт
Хоёрт юу вэ гэхээр бидний мэдээд байгаа би чинь тэр чигт эс байгаа. Эсийн гадаргач өөрөө фосфолипид гэдэг юм. Өөхний одоо хүмүүст ойлгомжтойгоор хэлэх юм бол өөхний бүтц тэнд явж байгаа гэсэн. Тэгэхээр өөх тос одоо нөгөө сайн өөх тосоо зөв авахгүй бол бидний эсийн ханан юм гэмтэмтгий болно гэсэн. Тэгэхээр өглөө юм идчихийж нөгөө нэг цөснийхөө тусламжтайгаар өөх тосоо сайн аваад сэтгцийн хувьд ирүүл биеийн эсийн хувьд бол ирүүл байх гэдэг хана шүү дээ, тий. Тэгэнгүүт чинь юм идэхгүй бол яах вэ гэхээр бид нэгт нүүрс ус авч чадахгүй болчихно. Өдөржингөө нөгөө энерги байх, бензингүй машиныг төрж явах гэдэг байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь нөгөө өөх тос ч нөгөө машинаар бол гадна талын нөгөө нэг одоо юу нь болох нь шүү дээ, тий. Корпус нь болох нь шүү дээ, тий. Тэгэнгүүт чинь тэр хоёроо байхгүй болохоор юм яаж исэн юм корпустай машиныг төрж явах гэдэг байгаа байхгүй. Тэрийг сайн ойлгохгүй бол манайхан чинь ингээд юм амар ухаантай болох гээд амар сөртөө юмяриад байдаг. Гэтэл бидний амьдралын амар чухал мэдээллийг 10 жилийн баг химийн анхны хичээл дээр заагаад өгсөн байдаг байхгүй. Тэгээд тэр нь л бидний нөгөө суур мэдлэг гэд яриад байдаг юмны нэг нь ийшиг орж ирж байгаа байхгүй. Тэгээд цаашаагаа үргэлжлүүлээд ингээд ярихлаар бас нэлээд гүнзгий явна. Одоо жишээ нь за бид нар нүүрс ус түрүүнээс хойш зөндөө ярьчлаа шүү дээ. Өглөө юм мэдэж болохгүй ингэхгүй гэдэг бол шал худлаа. Тэд нар бол зүгээр бидний биеийн эсрэг шал өөр юм багхгүй. Тэгээд тэгэнгүүт одоо чинь ингээ хоёр гартаа хоёр хөлтөө хүн баг чинь чамд гар байхгүй байна гэд ингээд байгаатай адилхан болчихж байгаа байхгүй. Суур мэдлэг гэдэг чинь. Тэгээд дээрэс нь бид нар нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Зүгээр нэг юм офисын нэг ажилтныг авъя заяа. Хоёлаа энэ дээр нэг хоёр жишээ зүгээр гурван жишээ ярьчих. Офисын нэг ажилтан ингээ байгаа. За мань хүн өглөө ингээд юм 7-8 цагт ажилтаа. Гэхдээ 7:30-д снүүзэлж хагаад ингээд хойшлуулж байгаа сэрдэг амьдрал юм л дээ. За ингээд чүүтэй хайтай яаран сандран босоод нүрээ хальт угаагаад өглөөний юм идэхгүй ажил руугаа гарахтаа тэгээд өглөө сэрэхтэй нэг 5-10 минут уц оролцдог. Тэгээд нойроо сэргийж ингээд нойроо сэргэнгүүтээ өглөөний цаагаа уухгүй яаран сандран гараад машина барьж явж байхдаа давхар уцаа оролтно. Эсвэл автобусанд сууж байхдаа уцаа оролдоод ингээ ажил дээрээ орж ирээд ажиллаа эхлэх гэсэн чинь нөгөө л нэг байдаг муухай мэдрэгддэг ажил байгаад тэгээд цайны цаг хүртэл хүлээн. Ингээд цайны цаг арай ч үтэй болоо цайны цагаа хоол идэх гэсэн чинь хоолоо сонгож чадахгүй. Тэгээд нэг цаг гээд ягаа ч юм нойр хүрээд ядраад эхэлнэ. Ингээд ажлын бүтээмж нь байхгүй болоод энэ ажил надаа муухай юм шиг санагдаад нөгөө л нэг байдаг ажил тэгээд 4 цагаас ахуулаад ажил тарахыг яран хүлээгээд дуусангууд ягаад ч алкогол хэрэглэх хүсэлтэй. Тэгээд гэртээ харьлаа сошиал ухасаар байгаад 12 за 1 2 гэж унтдаг нэг юм Монголын А гэдэг иргэний амьдралын жишээг тэр хоёлаа задлан хийзээ. Нэг ч маш олон хүн дээр л байдаг л шүү дээ ер нь. Тий. За одоо энэ дээр хэдүүлээ задлан хийзээ. За дээрэс нь гадны нөлөөлөх хүчин зүйл гэж байна. За нөлөөлөх хүчин зүйл нь хүн эрүүл байхын тулд өөрөөс хамаарах нь 30%. Өөрөөс нь хамаарахгүй 70% баггүй. Өдөртөж чадахгүй. Тий хамаарахгүй. Жишээ нь нэг ууртаа иргэн гарч ирээд утаа алга болгож чадахгүй байх нь шүү дээ. За тэгэнгүүт одоо хоёулаа энэ дээр ингээд жишээ аваа гадны хүчин зүйл. За гадны хүчин зүйл дээр нь Улаанбаатар хот. Улаанбаатар хот өөрөө агаарын бохирдол маш өндөртэй. Дэлхийд хамгийн ингээд юм агаарын бохирдол өндөртэй орднуудын баг ихний 3-т орж байгаа. Одоо нийслэлүүд. За дээрээс нь хард дугуулгын ордлоготой одоо хөрсний бохирдол ихтэй. За ийм гаднаас нөлөөлөх хүчин зүйл авах нь шүү дээ. Гэтэл кейс стади чи заяа. За тэгэнгүүт агаарын бохирдлыг бид нэр юу гэж хүлээж авдаг вэ гэхээр нэгт нүдэнд харагдахаар нь хоёрт уушгинд муу гэж боддог. Хамгийн их гэмтдэг зүйл нь тарих болон дээрээс нь генийг гэмтдэг. За тэгэхээр түрүүн хэлсэн шүү дээ. Нүүрс ус хүчил төрөгчтэй уралд ороод АТФ үснэ гэж. АТФ үсгээр эс ажиллана. За тэгвэл угаарын хий гэдэг нэг нөхөр байгаа. Угаарын хий гэдэг нь яадаг вэ гэхээр Улаанбаатар хотод асар их байгаа. Дутуу шатсан нүүрс хүчлийн хий. За энэ нөхөр өөрөө хүчил төрөгчөөс 200 дахин илүү хурдаар улаастай очиж холбогдно. За тэгэхээр одоо бид нэг амьсгал авлаа гэж бодоход ихэнх нь угаарын хий очиж нөгөө улаастай холбогдонгууд нөгөө амьсгалсан хүчил төрөгчийн нэрээ холбогдох гэсэн чинь холбогдох газар байхгүй учраас бид нэр байнгын харах хүчил төрөгчийн тутамгшилтай явдаг. Тэгэхээр хүчил төрөгчийн хэмжээ багасвал нөгөө нэг энерги үүсэлт багасаад бидний тарих хэвийн ажилчдах болно гэсэн үг. Тэгэхээр утаатай орчинд байгаа одоо Улаанбаатарын иргэдийн тарих нь хангалттай хэмжээнд ажиллаж сэтгэж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр ингээд юм ихний нэг асуудал нь орж ирж байгаа. За хоёрт харт туглаг буюу хүнд металл. Хүнд металл өөрөө намд ор байдаг. Хүүхдүүдэд айгүйх нөлөөлдөг. Метр
хэмжээнд тийм л шүү дээ. Тэгээд дээрэс нь бас ялгаахгүй биднэрт ч нөлөөлж байгаа. Хар тугалаг хүнд металл дотор ялангуяа хар тугалаг орж ирэнгүүт хүний зөөлөн идэд хөрөмтлөгддөг. Зөөлөн идэд хөрөмтлөгдөхдөө тархинд очиж хөрөмтлөгддөг. За одоо мэдрэлийн хэсэг нэг жоохон задлаа. Ингээд ийм мэдрэлийн хэсэг аксон буюу мэдээлэл хүлээн авдаг хэсэг тэрүүгээр мэдээлэл хүлээн аваад их бие дээрээ боловсруулад дендритээр мэдээлэл цаашаа дамжуулна. За нэг хэсгийн дендрит нь нөгөө хэсгийнхээ аксонтой холбогдно буюу нэг мэдрэлийн нөгөө мэдрэлийн холбогдоход голд нь юм жижиг зай үүсдэг байхгүй. Энийг бид нэр синапсын зай гэж нэрлэнэ. Тэгэхээр эндээс ирсэн мэдээлэл энд зай дээр очиод энэ зайгаар цаашаага нөгөө хэсэг рүү холбогддог байна шүү дээ. Тэгэнгүүт энэ зайн дээр нь нөгөө хар дугалагч очиос очдог байна. Тэгэхээр мэдээллийг дамжуулах гингүүт голд нь саад үүсдэг гэсэн. Тэгэхээр арай хийж утаатай орчинд тархин арай мэдрэлээс нь ажиллаад мэдээлэл чүүтэй атаа дамжуулахад нь дамжиж байгаа хэсэгт нь дахиад нэг хар дугалаг гэх нөхөр байж байгаа нь шүү дээ, тийм. За ингээд энэ гадны хүчин зүйл орж ирж байгаа. За тэгсэн эргэн өглөө босоод өглөөний цайгаа идэхгүй бол нөгөө нүүрс ус авчдаг. За дээрэс нь өглөөний цайгаа идэхгүй учраас нөгөө өөх тосоо сайн авчдаггүй учраас эс нь хэврэг болцсон. Мэдээлэл дамжуулалтанд нь асуудал үүссэн. За ингээд уцаа үзлээ. За тэгэнгүүт уц үзэнгүүт нөгөө хүн чинь нөөцөлдсөн нэг жоохон глюкоз байгаа шүү дээ. Шөнө унтна гэдэг чинь дараагийн 16 цагтаа бэлдэж глюкозоо нөөцөлж байгаа. Дээрээс нь тархийг маш сайн одоо амрааж байгаа хэсэг байна шүү дээ. Дөнгөж сэрлээ мэдээлэл авлаа. Уцаа оролдонгууд нөгөө нэг blue light нь гарч ирлээ. Тэр нь нэгт бидний хэд их өндөр ачааллыг өгдөг. Нэгт дээрээс нь бидний нөгөө өнгийг ялгаж харах чадварт фоторецепторуудыг дөжрүүлээд гимтэчтэй. Тэгэхээр нэг юм өнгийг сайн ялгаж чадахгүй болж эхэлнэ гэсэн. Ингээд асар их мэдээлэл гарч ирлээ. Нөгөө нэг одоо жишээ авъя. 10 ширхэг глюкозтойс ирсэн нөхөр чинь өглөө 3 глюкозоо ямар ч хэрэгцээгүй утас скролтоход зарцуулчлаа. Тэр чинь ингээд юм бидний хараа 180 градус байгаа. 180 градус дээр би одоо өнрөөг харж байгаа ч гэсэндээ энд байгаа зүйл надад харагдаж байгаа. Энэ зүйл миний ой санамжинд үлдсэн гэсэн. Тэрнтэй адилхан би нэг скролтоход 3 мэдээлэл явсан чинь гурвангийн хүлээж аваад тархи тэрийг боловсруулж байгаа гэсэн. Ингээд 10 байсан өглөөс ирэхэд 10 байсан глюкозынхаа 3-ыг нь өглөө нэг 10-20 минутанд нүүр зарцуулчлаа. За тэгэд глюкозо нөхөж авсангүй. Тэгээд машиндаа суулаа. Одоо ингээд шийдвэр гаргалж явж эхлэв шүү дээ, тий. Би баруун ирэх үү, зүүн ирэх үү, ингээд шахаж орох уу, ийшээ орох уу. Эсвэл бол нөгөө нэг машин одоо автобусандаа суулаа. Би энд зогсох уу, тэнд зогсох уу, би хаана зогсох уу, одоо буудлын ойрт чинь ойртохгүй гэж шийдвэр гаргаж эхлэх нь шүү дээ. Энэ үедээ давхар утас үзээс. За энэ үедээ нөгөө глюкозынхоо дахиад 3-ыг явуулчихлаа. За ингээд 6 глюкоз нь байхгүй 4 глюкоз нь үлдчихлээ шүү дээ. Тэгэнгүүт тарих одоо ажиллаж эхэлнэ. Хүүшээ би ч одоо 4 глюкозтой үлдчихлээ. Энэ 4-ыг би одоо ингээд ажил ингээд бүтэн өдрийн турш би энийг ингээд яах ёстой юм байна. Хуваах ёстой юм байна гингүүтээ сайн ажилуулах биш амьд байлгахын тулд глюкозын нөөцүүдийг ингээд баг багаар татаж эхэлнэ. Тэгэнгүүт нөгөө хүн ажил дээр очиод ажиллаа ингээд үзэх гэсэн чинь глюкозын нөөц нь багассан учраас автоматар тэр нь зарцуулалт нь багасчихж байгаа учраас ажиллаа ойлгохгүй. Тэгээ дээрээс нь нөгөө дэлгэц асар удаан харцсан чинь тарих ядарсан. Тэгээ бидний нэг юм жишээ өгдөг шүү дээ. Нэг юм параграфыг нэг 5 уншсан ч ойлгохгүй өгдөг шүү дээ. Тэр нь ингээд бидний харсан зүйл чинь нүдээр орж ирээд цаашаа дамжаад дагдсны хэсэг дээр очиод харсан зүйлийг ойлгодог шүү дээ. Тэгээ тэр хэсэг нь ядарсан. Дээрээс нь глюкоз нь байхгүй учраас нөгөө нөхөр чинь ингээд тэгэд арай чүүтэй атай өдрийн хоолтой зоолгоно. За өдрийн хоолоо идлээ тэгэнгүүт шууд ингээд нойр хурж эхэлнэ. Нөгөө тайвшруулах мэдрэлжүүлэлт нь ажиллаад эхлэх нь шүү дээ. Тэгээд нөгөө нөхөр чинь хоол идээд нойр нь хүрцэн тэгээд өдрөөс хойш ажиллаа хийх гингүүд дахиад тэр чинь нөгөө нэг юм ядарсан байгаа тархи нь ингээд асуудалд ороод ингээд нөгөө нөхөр чинь ингээд ажлын бүтээмж гэдэг зүйл 0 руу зааж эхэлнэ. Ингээд ядарсан байгаа тархи жишээ нь хүн ингээд хурж ирээд юм ярьлаа. Ингээд юм ярих гингүүт ингээд нөгөө ярьсан зүйл амнаас гарсан зүйл нь ингээд юм агаарын юм те way бол үрж ирээд тэр нь ингээд одоо чихний нөх рүү орж ирээд очиж хингэрэг хөдөлгөө тэр нь цаашаа алхах төш дөрөө гэдэг 3 ясыг хөдөлгөө тэр нь дуун дотор чингэн цалгуулаад цалгисан шингэнийн цаашаага мэдрэлийн импульс болоод тэгээ тэрийг нь үг үсэг өгүүлбэрээр нь ойлгоод тэгээд хариулаад амар их ажил хийж байгаа шүү дээ. Тэгэхээр хоолооч аваагүй дээрс мань хүн дасгал хийдэггүй тэгэнгүүт нөгөө глюкоз нүүрс усаач аваагүй үхтлээ ядарсан байгаа тархи чинь дахиж ажил хийхийг хүсэхгүй тэгэнгүүт би яаж хамгийн хурднаар энэ хүнээс холдох вэ гэдэг механизм нь муухай хандлага. Тэгээ муухай ажиллаж байгаа хүнтэй хүн юм ярихыг хүсэхгүй шүү дээ. Энэ нэгс нь хамгаалах гурал баг. Ингээд дараагийн алхам руу орж ирнэ. Тэгэнгүүт
нөгөө нөхөр чинь одоо амьдралаас авдаг аз жаргал гэдэг нэг юм л ороод ирнэ. Аз жаргал чинь нөгөө тухайн хүний амьдралын бүх чанарт нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр аз жаргалтай мэдрэмж гэдэг зүйл чинь өөрөө аз жаргалын давар ялгарсан үед жаргалтай мэдрэмж төрнө. Ялгархгүй бол гонхтой мэдрэмж төрнө. Айгүй ингийн. Тэгэнгүүт стрессийн түвшин ихсэх тусам тарих ядрах тусам аз жаргалын давар ялгаралт унцдаг байхгүй. Тэгэхээр нөгөө саяны хүний кейс дээр стрессийн түвшин айгүй өндөр байгаа шүү дээ. Хоол нь глюкоз нь байхгүй, хүчил төрөгч нь байхгүй, дээрэс нь хит их ажиллаулаад ядарсан. Энэ үед аз жаргалын давар унтсан байгаа. Тэгээ тарих ингэж ойлгодог. Яг одоо хоёулаа юм яриа сууж байхад чамд ирвэ би аз жаргалын давар тарьчих юм бол эргэн тойронд байгаа бүх юм яг ч гой санагдаад гэлнэ. Надаас үл шалтгаалan. Би хинд 1000 хичээгээд байдаг. Чамд аз жаргалын давар унтсан бол би 1000 гоё юм ярьсан ч чам жаргалтай мэдрэмж төрөхгүй би төвхтэй санагдаж эхэлнэ. За энэ нь ажлаа салшрах хам шинжийн эхний механизм орж ирдэг. Тэгэнгүүт эхлээд мань хүн ингээд юм нөгөө нөхөр чи ажил дээрээ байхад стрессийн түвшин өндөр учраас аз жаргалын давар унчлаа штэ. Унцсан байгаа нөхөр чинь гинт ширээ сандал муухай санагдаад эхэлдэг. Энэ ширээнээс би босоо тэр ширээн дээр суул би алах гээд байгаа юм шиг санагдаад байдаг. Энэ хажлын хажууд сууж байгаа хүн муухай санагдаад эхэлдэг. Энэ нь юу гэсэн үг гэхээр тарих ядарсан учраас нэг тооцоолол байдаг. Би юу хийвэл өөрийгөө хэсэг амрааж болох вэ? Тэгэнгүүт тэр ширээн дээр очиод суул би алах гээд алмар санагдаад байгаа нь тэр босоо тэр ширээн дээр юмаа засах хооронд би өдний хугацаанд дэлгэцийг харахгүй энэ ажлыг хийхгүй юм байна гэдэг одоо тооцоол хийнгүүтээ надад ойлгуулахдаа тэнд суул алах гээд байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд тэр ширийгээ өөрчилсөн. Хүндрээд эхлэхээр энэ байгууллага намайг нэг л ойлгохгүй үнэлэхгүй байна. Тэгээ би энэ байгууллагаас гараад нэгт хуурай юм хийвэл эсвэл өөр компанид орвол би яг ална гэж бодоод байдаг. Гэтэл яг тэр хугацаанд тарих амарна гэдэг тооцоолол өгөөд надад тэр мэдээллийг дээрэс нь яадаг вэ гэхээр би энэ байгаа орчноос гоё мэдрэмжийг авахгүй бол зогтоох мэдрэмж өгдөг. Тархины нэг дүрм нь хаан жаргалтай ой санамж байсан, хаан жаргалтай тарих байна, тийшээ явуулах гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө байгууллагаасаа гарчвал эсвэл хуурай бизнес хийчихвэл эсвэл ширээгээ солиод суучвал алах гээд байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энэ нь хуурамч мэдрэмж. Зүгээр л тэр хооронд тарих амрах тооцоолоо хийсэн байна. Өөргөө жоо хамгаалаад байна тийм амрах гэдэг гэсэн үг. Тэгээд мань хүн амьдралын хвшлээ өөрчлөхгүй өөр компанид оронгууд яг адилхан. Тэгэнгүүт Монголын бүх компани адилхан гэдэг мэдрэмж төрж эхэлнэ. Тэгээд гадагшаа ямар санагдаж эхэлнэ. Яг тэр эргэн дөрнөөс жаргалтай мэдрэмжийг авахгүй байгаа. Тэгээд дараагийнх нь дахиад мань нөхөр хуурай бизнес хийвэл алах гэдэг юм санагдана. Тэгээд амьдралын хвшлээ өөрчлөхгүй хуурай бизнес хийх гэж үзээд дампуурна. За одоо ингээд энэс цаашаага донтолтын үе орж ирнэ. Одоо нэг А гэдэг хүний кейс яриад тахна штэ. За А мань нөхөр ингээд юм тэгээд аз жаргалтай мэдрэмж нь байхгүй эргэн тойрноос жаргалтай мэдрэмжийг авахгүй болоод эхлэнгүүт тархинд нөгөө нэг ой санамж удирддаг гэсэн штэ. Ой санамж удирдахдаа бүх ой санамж удирдахгүй. Хүчтэй байгаа нь хүчгүйгээ дийлдэг байгалийн хуулиар хамгийн хүчтэй үүссэн байгаа ой санамж бусад ой санамжаа удирдна бас дарна. Хүчтэй ой санамж гэдэг нь тэр үед илүү тухтай санагдаж байгаа. Тийм. Тэр ой санамж гэдэг нь 3 үед хүчтэй үүснэ. Айдсын үед амар хүчтэй ой санамж үүснэ. Нөгөөх нь аз жаргалын давар их ялгарсан үед хүчтэй ой санамж үүснэ. Нөгөөх нь олон мэдрэх үзэрэг ажилласан үед. Тэгэхээр нөгөө бид нар бичээд хараад ярьсан үг сайн тогтдог штэ. Эсвэл нөгөө нэг юм муухай юм тохиолдсон үеийн ой санамж хүчтэй байдаг штэ тэ. Тэгээ одоо багштай амар загнуусын дараа ч юм тэрийг ахиж алдахгүй тулд хичээдэг ч гэдэг юм үү. Траума гэж нэлдэг штэ. Дараагийнх нь болохоор аз жаргалын давар хүчтэй илгарсан үеийн ой санамж хүний тархийг удирдна. Энэ 3 үед. За тэгэнгүүт хүчтэй ой санамж болгон өөрийнхөө хажууд мэдрэмжийг кодолж явдаг. Тэр хүчтэй ой санамжны мэдрэмж нь дараагийн үүсэж байгаа ой санамж руугаа халдварладаг. Тэгэхээр нэгсэндээ жишээ нь трауматай хүн байх юм бол жишээ нь машины осолд багадаа ороод машинд суух айцтай хүн байх юм бол тэр нь айгүй хүчтэй ой санамж авах нь шүү дээ. Машинтай явж байгаа осолд орсон хайртай дотны хүн гэмцэн ч юм уу, өөрөө гэмцэн ч юм уу хүчтэй ой санамж үүссэн. Дараагийн удаа машинд суухад энэ цоошин машин шүү дээ. Эсвэл хин нэгэн хайртай хүн машинтай явлаа гэхэд уг нь бол яг үнэндээ шал өөр хүнтэй шал өөр машинд явж байгаа ч гэсэндээ машинтай холбоотой ой санамж руу ороод ирэнгүүт нөгөөдгийнх нь мэдрэмж нь халдварлаад айж эхэлдэг. Энийг траумаг нь магадгүй зоддог нөхөртэй их нэртэй эсвэл багтаа байсан янз бүрийн эсвэл бизнес хийгээд мөрөөлсөн ч юм уу энэ бүгд хамрагдана гэсэн. Нөгөөдг нь аз жаргалын давар. Тэгэнгүүт одоо эргэн А гэдэг нөхөр чинь
амьдралаас жаргалтай мэдрэмжийг авахгүй шүү дээ. За тэгэнгүүт 5 дахь өдөр ч юм уу хагас өдөр ч юм уу болдог ч юм уу ямар нэгэн байдлаар найзтайгаа цуг алкогол хэрэглэлээ. Тэгэнгүүт нөгөө ад жаргалын даварч хүчээр бүүсгэлдэг давар байдаг. Одоо зүйлүүд үүдэг. Тэр нь алкогол, хар тамхи энэ төр орж ирдэг баг. Тэгэнгүүт нөгөө нөхөр чинь 5 дахь өдөр амьдралаас амар муухай мэдрэмжтэй явж байгаад 5 дахь өдөр алкогол хэрэглэнгүүт хиймлэр ад жаргалын давар сав дээшээ савна. Тэгэнгүүт гинт ингээд нэг юм ярьж сууж байгаа хүн гой санагдал, байга орчин гой санагдал. Тэгэл дараагийн удаад нөгөө амьдралд нь хэрэг болохгүй лай болж байгаа мөртлөөс уулзаад байдаг хүмүүс нь яг үнэндээ энэ хүнтэй цуг байхад надад ад жаргалын даавар ялгарч ийн гэдэг юу үүсчихэд код үүсчдэг. Алкоголноос болж үүсч ийн гэдгийг ойлгодог байхгүй тарих. Тэгээд тэрийг буцаад мань хүн одоо 5 дахь өдөр уулаа хагасаа өдөр бид орж ирсэн одоо алкогол чинь илгэн дөгөө алкогол дегидрогеназа гэдэг ферментийн зүгээр задраад уналт өгнө штэ. Уусны мар хэсгэл готрол өгнө. Ингээд буцаад бүтэн сайн өдөр болж арай жоохон сэргэлээ нэгт өдөр нөгөө нэг юм амьдралын хэмнэл нь үүсээд эхлэнгүүт нөгөө ад жаргалын давар нь унаад ингээд жаргалтай мэдрэмж авахгүй штэ. Энэ үед тарих хамгийн өрөвдөлтөй ажиллаа хийж эхэлнэ. Би хизээ жаргалтай байсан юм болоо гэдгийг хайж эхэлнэ. Тэгэнгүүт ад жаргалын давар огцом үүссэн үе нь 5 дахь өдөр байхгүй. Тэгэнгүүт мань нөхөр улаан цай арх уу гэж хүсэхгүй. Ууж болох үз хүнийг эсвэл орчин гоё юм шиг санагдаа тэр орчин руу явмаар санагдаад. Тэгэнгүүт нөгөө нэг тэрнтэй уулзмаар санагдана. Эсвэл тэр одоо пабд ч юм уу тэр лаунжд ч юм уу тэнд очиод суумаар санагдана эхний хэсгүүдтэй. Ингээд яаж байгаа юм гэхэлэр жаргалтай мэдрэмжийг хөөх гээд байгаа байхгүй тарих. Тэгээд тэрийгээ улам бүр хэрэглэж эхэлнэ. Ингээд алкогольны дондолт болоо. Тэгээд 1-р, 2-р, 3-р, 4-р гээд цаашаа үргэлжлээд явна гэсэн. Тэгэд яагаад тэгэхээр мань хүн амьдралаас жаргалтай мэдрэмж хүчээр аваад сурцсан байхгүй. Ингээд ингэх тусмаа бодит амьдралаас жаргалтай мэдрэмж авах нь байхгүй болж эхэлнэ гэсэн. Ингээд цаашаага үргэлжлээд иргэн гэдэг хүн бол тархин сайн ажиллахгүй дондолттой хүн болж хувирах нь шүү дээ. Гэтэ энэ айгүй түгээмэл чи шиг сонсогдоод байгаа шүү дээ. Ер нь л хүмүүсийн амьдрал байдаг юм шиг. Наадах чи яг хэл нь ерөөсөө яг юм жижигхэн зүйлээс эхлээд асар жижигхэн зүйлээс эхэлж байгаа. Хүн болгоны хажууд байдаг л ерөөсөө кейс биш наадах чи. Тийм. Тэгээд дээрэс нь мартамхай болж эхэлж байгаа өөрөө. За тэгэнгүүт хоёр янзын юм заяа. Одоо энэ дээр хэдүүлээ нэг юм айгу нэг сонж байх сонирхолтой нэг мань хүн мартамхай болж эхлээд байгаа. Тэгээд дээрэс нь би ер нь яах гэж амьдраад байгаа гэдэг талаараа бодгоо хэлсэн байна. Яг юм өдөр шөнийн ингээл нэг өдөр ажилд явал орой нэрдэг яах гэж амьдарч байгаа мэдхгүй нэг юм ингээд нэг юм ингээл явж идэг хүн болсон байна шүү дээ. Оршоод байна гэдэг шиг. Оршоод эхэлсэн хүн. Яагаад оршоод эхэлсэн ингээ бодонгууд нөгөө мэдрэлийн эсвч ой санамжийг агуулж байгаа шүү дээ. Мэдрэлээс ядарчингууд нөгөө нэг хүчтэй ой санамжийн нөгөө нэг одоо тэр чинь нэг мэдрэлээс нөгөө мэдрэлээс рүүгээ мэдээл дамжуулж ой санамж хадгалагдах нь шүү дээ. Тэгэхээр нөгөө тэрийг хадгалж байгаа хоёр нөхөр нь үйл ажиллагааг алдагдаад эхлэхээр ой санамж бүдгэрээд эхэлнэ. Тэгээд дээрэс нь хит их ядраад байгаа учраас хүний тарих яаж байгаа гэхээр хамгийн ихний миний хэрэгцээ юу юм гэдгээ дүүгээ төвлөрч эхэлнэ. Тэр нь хоол идэх. Хоол идэхийн тулд ажил хийн, хоол идэхийн тулд гэдэг амьд байх инстинкт рүү илүү чиглэлцдэг баг. Нөгөө талаасаа хит их тарих ядарсан учраас ой санамжууд нь бүдгэрээд би яах гэж амьдарч байгаа гэдэг мөрөөдлөө мартцсан мань хүн тэнд давхиж явна гэсэн үг ингээд мөрөөдөл нь байхгүй болчихно. Дээрээс нь би мартамхай болоод байна гэж ярина. За эхний мартамхай болж байгаа шинж тэмдэг нь нөгөө мэдрэлийн эсүүд нь ядарсан учраас мэдээлэл дамжилтын алдагдал үүсээд ой санамжууд нь бүдгэрээд эхэлсэн байна гэсэн. Тарих нэг их юмыг яг үндэ нэг их мартаад байдаггүй байхгүй. Нэгэнт үүссэн ой санамжийг. Ой санамж үүсэхдээ эхлээ богино хугацааны дараа нь урт хугацааны болж өрнө. Урт хугацааны болцсон ой санамж нэг тэгж мартагдаад байхгүй. Ямар үед шууд мартуулдаг вэ гэхээр зоригтой хүрсэн ой санамжийг мэдрэлийн эс дотор ч нөгөө нэг мэдрэлээс дотор чинь нейрон бол нейрогли гэдээс байгаа. Нейрогли гэдэг чинь дотроо 4 төрлийн эс байгаа. Тэрний нэг нь ийм одоо дархлааны өрхтэй байхгүй. Тэгэнгүүт одоо чинь хэдүүлээ нэг ангийн юун дээр ойлгоч. Ухаарлын 7 хоног гэж байдаг шүү дээ. Ухаарлын 7 хоног чинь шалгалтын өмнөх 7 хоног. Эсвэл ямар нэг юмны 7 хоног. Тэгэнгүүт мань хуу ухаарлын 7 хоног дээрээ нэг зорилго тавина. Тарих ажиллахын тулд шалгалтанд тэнцэх. Шалгалтанд тэнцэх гэдэг зорилго мань хүн тавиад 7 хоногийн дотор өдөр шөнөгүй ажиллавал. Нөгөө хүн уншиж бүр хэд ихтүүлсэн бол одоо яг шалгалтын дээр ороод тархин ядраад юу ч санахгүй болоо блэк аут болдог шиг цав цагаан гэдэг шүү дээ. Тэгээд байхгүй болчихно. Нөгөөх нь арай гайгүй ингээд бэлдсээр байгаа шалгалтанд ороод тэнцсэн. Тэнцчлээ мань нөхөр.
За тэгэнгүүт тарих одоо би ер нь яах гэж 7 хоног ажилласан гэдгээ буцаа фильтрдэн. Яг тэгэхээр тэр олон мэдээллийг авч үлдэхэд тарих өөрөө хэд их ядрах учраас ингээд хайж эхэлнэ. Тэгсэн чинь би яах гэж 7 хоног энэ их юмыг уншлаа гэдэг эргээ харна. Тэгээд яах гэж уншсан бэ гэсэн чинь шалгалтанд тэнцгээс уншсан. Шалгалтандаа тэнцсэн үү? Тэнцсэн. Тэгвэл нөгөө мэдрэлийн хэсгийн хооронд үүссэн байгаа холбогч нь нөгөө дархлааныс нь очиод тасалчдаг баг. Тэгээд гарч ирээд ямар асуулт ирсэн гэхээр ямар асуулт ирлээ. Мартаж эхэлнэ. Дараагийнх нь бүр 100 авсан асуултаа мартцсан байдаг. Тэгэхээр яах гэж энэ ой санамжийг авч байгаа, яах гэж энд зориул би асар их энерги зарцуулж байгаа гэдгийг айгуу сайн ойлгохгүй бол манай анагаахын жишээд амар их өгдөг байхгүй. Тэрийг тэгвэл яаж зөв ойлгох хэвтэй мартахгүйгээр. Нөгөө мөрөөдөл гэдэг юм чи байхгүй. Тэгээд эхлээд би яг юу бол Нобелийн шагналтан болох юм уу? Жижиг зорилго биш. Том зорилго. Тэгэнгүүт би Нобелийн шагналтан болох юм уу гэдэг том ой санамж. Эсвэл би Монгол улсын ерөнхийлөгч болъё л доо. Ой санамжаа тэнд тавилаа. Тэрийгээ тэр ой санамжаа байнгын сануулна. За тэгэнгүүт тарих одоо тэн дээр маппинг хийж эхэлнэ буюу газрын зураг зурж эхэлнэ. За би ийм болохын тулд эхлээд би боловсралтай болох хэрэгтэй, хилтэй болох хэрэгтэй, ингэх хэрэгтэй. Окей, тэхийн тулд би энийг ингээд тэрийг тгийгээд зорилгууд өөрөө тавьж эхэлдэг баг. Тэгээд тэрнийхэн дагуу хүнийг ажилуулж эхэлнэ. Хамгийн хүчтэй ой санамж ажиллаж байгаа тохиолдолд хүнд аз жаргалын мэдрэмж аягүй сайн төрж эхэлдэг гэсэн үг. Тэгэнгүүт тийм зорилго тавьчаад тархиа ядраачвал тэр зорилго нь бүдгэрээд хааш явахаа мэдэх болчихно гэсэн үг. Тэгээд нэг юм муухай юм орж ирнэ. Зорилго нь бүдгэрээд эхлэнгүүт за одоо чинь яг адилхан хүчтэй 5 ой санамж бай. Эсвэл хүчтэй ой санамж байхгүй гэж бодъё. Тэгвэл яг ямар ой санамж нь удирдах вэ гэдэг асуулт орж ирэх нь шүү дээ. Тэгмүүд тавла одоо чинь 5 ой санамж байлаа гэж бодоход тавла зэрэг удирдах гэж оролцдог байхгүй. Тэгэнгүүт илүү их ядарна. Энэ үед ямар мэдрэмж төрдөг вэ гэхэл би энийг чичмээр санагдал, тэрийг чичмээр санагдал, тэрийг чичмээр санагдал. Би бүгдийн зэрэг оролдож хаяал би ста малтитаскинг гэдэг мэдрэмж хүн төрж эхэлнэ. Тэгээд тарих угаасаа өөрийгөө муухай гэж хүлээж авахгүй тул тэрийгэ зөвтгдөг. Тэгээд тэр нь яга бүтлгүүтсэн шалтгааныг өөрөөсөө зайлуулж явах хэрэгтэй. Ягаад тэгэхээр тэртээ дөрвөө нөгөө стрессээс удаад ажиглалын даавар унаад муухай авгаа дээр нэмээд би муухайштай гэдэг болохгүй учраас тэр болсонгүй гэдэг стас буруу хаяаж хайж эхэлдэг байхгүй. Тэгэхээр биднэрт нөгөө нэг юм direction байх хэрэгтэй. Тэр нь би тэрбумтон болох ч юм уу байж болно шүү дээ, тэ. Тэгэд ямар нэг аргаар тэрбумтон болно. Гэхдээ тэр нь жинхнээсээ ой санамж байх хэрэгтэй байхгүй. Жинхнээсээ яг юм байнгын тэтгдэг, байнгын тижээдэг тийм ой санамж байх хэрэгтэй. Тэр нь байхгүй болчихлоор илүү амтналаг болоод илүү зөвхөн хоол идэхийн тулд, илүү зөвхөн амьд гарахын тулд survival instinct-ээрээ ажиллаад эхэлчихдэг байхгүй. Тэгэхээр түрүүний хэлсэн А гэдэг хүн бол одоо зөвхөн хоолны төлөө явж байгаа. Энэ үед Монгол улс болохгүй байна. Монгол улс ч хөгжихгүй байна. Бодож чадах уу? Чадахгүй. Угаасаа боломжгүй ажиллахгүй. Тэгээ дээрэс нь хүчил дөрвч нь байхгүй. Утаатай, хар дуглагтай. Тэгээ өглөөний хоолоо идэггүй. Ингээд нөгөө ядарсан, дэлгэцэн хамааралтай. Дээрэс нь хажуугаар нь жоох арх уучдаг нөхөр чинь угаасаа бодох боломжгүй байхгүй. Бүх шалтгаан нь угаасаа зэрэг байна шүү дээ, тий. Бүх шалтгаан нь зэрэг. Тэгэхээр ядаж нөгөө өөрөөс хамаарж байгаа 30% бид нэр ингээд зөв болгох хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо neuroscience-аас жишээ нь ингээд тийм амар сүртэй гаргалгаа амар сүртэй юм ингээд хүн одоо neurocoach амар юм хэлэх байх та гэж боддог. Магадгүй жишээ нь 100 хуурийнхаа 7 хурууг тэдэн градус өргөж ийсэн нь бар хуурийнхаа эрхүү хурууг гинт тэгэнгүүт тарих тэгэж ажиллана. Ч юм уу нэг амар трик бодоод идэг. Гэтэ тийм биш. Маш энгийн шүү хүн. Механизм бид нэр идж байгаа хоолн зүв байх хэвээр, хийж байгаа дасгал хөдөлгөөн зүв байх хэвээр, амьсгалын зүв байх хэвээр. Тэгээд зөв ажиллаулаад зөв амраахад тарих өөрөө бүгдийг хийж чаддаг хэрэгтэй байхгүй. Хамгийн супер. Тэгээ магадгүй хүн болгоны төсөөлд байдаг нэг бурхан хүний тарих өөрөө болж таардаг. Хин нэг нь амьдралын заахаас илүү өөрийгөө өдөрдөх хүч нь тархин дээр гол байдаг шүү дээ. Тэгэнгүүт зарим хүн одоо жишээ нь юу гэдэг Аллах ч юм уу, Есүст ч юм уу, хөх тэнгэртэй юм залбираад надаа ингээд би яах ёстой юм бэ гэдэг ингээд залбираад ингээд байжангууд гинт панк гэж юм орж ирсэн. Тэр бол ямар нэгэн дуудлага гэдэг ч юм уу те, ямар нэгэн юм хэлнэ. Гэтэ яг үнэндээ энийг бодож олсон тарих байхгүй. Тэрийг яаж олуулсан гэхээр би яах ёстой юм бэ гэдэг асуулт гарч ирэхээр өөртөө тавьж штэ. Тийм. Тэгэнгүүт тарих тэр асуултанд хариулах гэж өөрөө ажиллаж байгаа байхгүй. Тэгээд энэ нь надад ямар нэгэн байдлаар далдын юмнаас надад асар хүч ирлээ гэж. Гэтэ яг тарих нь өөрийнхөө нэг бурхан нь баггүй. Тэгээ тэрийгээ бид нар ядраачаад ингээ угаасаа өдрийн дэлгэцийн хэрэглээ нь 2 цагаас одоо жишээ нь дээшээ байгаа бол утасны хэрэглээ бол тэр хүн
тийм эрүүл зөв шийдвэр гаргаад эрүүл гоё амьдрах боломж угаасаа хомс. Тэгэнгүүт жишээ нь би тэгвэл офисын ажилтай хүн шттэ. Би тэгвэл ингээд байнгын трейд хийдэг хүн шттэ. Би тэгээд яах юм гэдэг асуулт орж ирнэ. Тэгэнгүүт жишээ нь хүний нүд нэг доороо дээд хэмжээнд 20 минут ажиллах чадамжтай байхгүй. 20 минутаас хэтэрэхээр ядраад эхэлнэ. Дээрс нүд хураашаад 9 шидэн болж эхэлнэ. Гэтэл буцаагаад нүдийг 1-2 минут анихад дахиад 20 минут ажиллах чадамжтай болчихдог байхгүй. Тэгэхээр зөв ажиллуулад зөв амраад, зөв ажиллуулад зөв амраад, зөв ажиллуулад зөв амраад 20 минут ширтэж жагаад 1 минут нүдээ анихад ядаж хараа нь муудахгүй. Дээрээс нь их тархины дагсны хэсэг нь амарсан байдаг байхгүй. Тэгээ одоо энийг сонсож байгаа хүмүүс чинь нэг туршилтыг үзээрэй заяа. Чихээ 30 минут одоо за болий 1 минут ингээд ямар ч чимээ орохгүй болтол нь ингээд дарж хагаад тэгээд аваад үзэнгүүт хорвоогийн бүх юмыг сонсч эхэлнэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хэсэг тэр сонсголын хэсгийг амраагаад дахиад ажиллуулахад тэрийг илүү сайн сонсож эхэлж байгаа. Бөглөө харилцсан биш, тарих тэрийг илүү сайн хүлээж авч байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр 5 мэдрэх үг гэж ярьдаг шүү дээ. Эдгээр чинь бүгдээрээ гаднаас стрессийг цуглуулж байгаа. Тэгээ дээрээс нь тарих хийх ажиллаад байхлаар нөгөө нэг юм гаднаас авч байгаа мэдрэмжээ бууруулчихдаг. Тэгэхээр гой хоол идээд гой мэдрэмж авчихсан багасчин нөгөө нэг гой ингээд одоо гараад юм те дөнгөж гоё юм ногоо ургаж яхад тэрний өнгийг яг гоё ногооноор биш нөгөө дээрэс нь утас үүсгэхлээр түрүүний хэлсэн blue light гэдэг чи өөрөө нүдэнд байгаа фоторецепторуудын үйл ажиллагааг бууруулцдаг. Дээрэс нь тарих ядарсан учраас нөгөө мэдрэмжийг нь одоо их хит их юм хараад тахлаар тэрнээс их ачаалаад байгаа учраас мэдрэмжийг багасгачдаг. Хамгаалах гэдэг шүү дээ. Амар гоё ногоо өнгийг нэг юм бүүдгэр ногоо өнгөөр хараал те. Нэх гоё дуу сонсон ч тэр дуу нутаггүй санагдаад ингээд юм нөгөө нэг амьдралаас авч болох таашаалууд нь бас давхар багасаад эхэлдэг. Ингээд Монгол улс болохгүй байх, Монгол улс бүтэхгүй байх ч юм уу. Ингээд асуудал үүсэж эхэлнэ. Нэг зэрэг олон юм хийх гэж боддог хүмүүс байна. Тэр нь өөрийнхөө илүү одоо ажлыг амжуулдаг гэж хүмүүс яриад та зөвтгөхөд байгаа юм л та. Нэг бол ажлуудаа маш зөв хуваарлаад нэг юм руугаа илүү төвлөрсөн чухал юм уу? Эсвэл нэг дор олон ажлуудаа ингээд нэг юм овоолчол энэ рүүч нэг ороод энэ рүүч нэг хүсчээл ингээл нэг би тэгсэр нэ би бүх юмаа амжуулдаг гэж хүн өөрийгөө зөвтгөж штэ. Эсвэл нэг юм руугаа илүү ингэж удаан одоо төвлөрч байх нь илүү одоо тархинд ач холбогдол өндөр байх уу? Одоо чиний хувьд жишээл амьдралынхаа юм маягт яг энэ хоёр зүйлийг алийг илүү байлгахыг хичээдэг юм. Яг хүн болгон янз бүрийн нөхцөл байдалд байгаа. Хүн болгон яг ингээд юм нэг хүн энэ арга бүх хүн таарна гэсэн юм хизээч байхгүй. Жишээ нь эмчилгэн дэр ч гэсэн нөгөө өвчтнийхөө шинж тэмдэгт тааруулж эмчилгээгээ бичдэг штеп. Тэрнтэй яг адилхан байхгүй. Үнэхээр одоо юу гэдэг 5 компани зэрэг удирддаг CEO байгаа бол тэр хүний тархийг ингээд бас амьдрал тэр хүний тархинд одоо нөгөө нэг эрүүл амьдралын хэв маяг коучинг нь өөр байх хэрэгтэй байхгүй. Уурхад ажилдаг 14 хоног яваад 14 хоног ирдэг хүнийх дахиад өөр. Эсвэл CEO-д ажилдаг нэг хүнийх шөнийн цагаар ажиллаад өдрийн цагаар хичээлд явдаг хүнийх нэг өөр. Тэгэхээр ерөнхий суурь тарих яаж ажилдаг гэдэг үндсэн суурьаа мэдээд яг өөрийнхөө амьдрал зөв таарсан юм да. Одоо чинь миний яг зөвлөгөө өгдөг гэх юм уу, коучинг, нейро коучинг гिचлэгээр би жоо хичээд идэм юм. За ямар ч байсан хүмүүс байгаа. Миний хийдэг одоо чинь хүмүүст personal байдлаар хийдэг юм нь юу вэ гэхээр тухайн хүн одоо 8 хийдэг хүн байна уу? Эсвэл бизнес хийдэг хүн байна уу? Адилхан эсвэл улс төр ч юм уу? Эсвэл нөгөө том групп компани захирал юм уу? Эсвэл яг ямар ч хүн байж болно. Эсвэл 10 жилийн багш их сургуулийн багш юм уу? Одоо ингээд юм зөвлөгөөгөө авахд миний хийдэг ажил нь юу гэхээр аль ч ажлыг хийжсэн тэр хүний тарих тухайн үед хамгийн эрүүлэр ажилтдаг байх нөхцөлийг л бүрдүүлж өгдөг гэсэн. Тэр нь тэр хүний өглөө хэдэн цагт сэрдэг, сэрэхтээ өнгөцнөр гүн нойрондоо сэрдэг, өглөө юу иддэг, биеийн жин ямар, өндөр нь ямар активтэй байдгийг гэдэг бүх юмд нь тааруулж тэр хүнд өөр өөрт нь яг ингээд зориулсан тийм одоо аргыг нь зааж өгдөг гэсэн үг. Өөрийнх нь тархинд юу болоод байгааг нь өөрт нь ярьж өгөөд ямар арга одоо тэгвэл яах юм гэдгийг зааж өгнө гэсэн. Тохирох аргыг зааж өгнө. Тэрнээс биш хүн болгон таардаг супер арга гэж байхгүй. Хэрвээ тийм арга байх юм бол тэр хуу худлаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн болгоны чинь ханиаданд үзүүлж байгаа реакшн ч өөр шттэ. Тэгэхээр уг нь ийм байх хэвээр. Тэгэхээр одоо жишээ чи бит өрих чалуур байгаа. Тэгэхээр яг тодорхой хэрэгцээ нь юу юм, яг юу болж байгаа нь тухай би яавал эрүүл байх юм гэдгээ айгуу сайн за би ингэж явах юм байна гэдгийг хүн болгоных өөр ихгүй. Гэхдээ суур юм нь түрүүний хэлдэг хоол
зөв байх хэвээр, нойр зөв байх хэвээр, тасгал хөдөлгөөн зөв байх хэвээр. Агаар зөв, амьсгал зөв байх хэвээр. Энэ дөрөв зөв байхад тарих өөрөө бүх юмыг хийгээ шийд явчихдаг. Чи нэг зүгээр ийм жишээ өгдөг шүү дээ. 10 жил багтж байдаг гэсэн ингээд. Нэг химийн бодлого бодох гээд цаг хард суучаад ерөөсөө учир нь олдохгүй босоод ус уучаа хөрөөд эсвэл 0 орч ороод ирэнгүүт бодцсон байдаг ш тарих ийм бисэн юм шиг л бодчихдаг. Тэгэхээр энэ нэг жишээ нь баггүй. Тэгэхээр хүн болгоно юу нь өөр гэсэн үг. Тэгэхээр одоо дээрэс нөгөө түрүүний хэлдэг хүн нөгөө нэг стрессдэх тусам боёо ядрах тусам бидний бие нөгөө симпатик боёо идэвхжүүлэх тогтолцоо нь илүү хүчтэй ажиллаад эхэлдэг. Энэ үед симпатик идэвхтэй байнгут бидний өрцгийг саажуулчихдаг байхгүй. Тэгэхээр бид нэр амьсгал авангууд ингээд цээж хөдлөөд хийдэг. Томорж байгаа ч гэсэндээ урд нь ингээд ийм өвчөө, тойроод, хавирга, хойдолд нь баган нуруу даал байгаа юм чинь чадах чинээгээр цээжний хүндэд дотроо томорчоод үлдсэн өрц доошоогоо ингэж гэж агаарыг сорж хасах даралцтай авдаг байхгүй. Өрц доошоо ингэж сорж агаарыг татна шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд бидний зөв амьсгалж байгаа хүнд ингээд хөвлийн хөдлөх нь шүү дээ тий. Тэгэнгүүт симпатик идэвчээд нөгөө хүн стрессцсэн үед угаасаа өрцөн саажчихдаг байхгүй. Тэгэхээр доошоо татагдахгүй гэсэн. Гүйцэд амьсгал авч чаддаг. Тэгэнгүүт нөгөө ууралцсан хүмүүс чинь цээжин төгөлцөд идэг шүү дээ тий. Өрцөн саажцсан. Яг симпатик нь амар адреналин ядгарцаа яг зодтолдох гэж байгаа мөртлөөсөө ингээд амьсгаа авчдаггүй. Тэнгүү цээжин төгөлцөөд ингээд хүнтэй хэрүүлэх гэхээр яг тухайн үедээ гоё үг орж ирдгүү гэдэг шүү дээ. Тэгээд чинь ингээд одоо стрессийн ингээд гинт ингээд атаканд орчиж байгаа байхгүй. Тэгээд тайвшраад бодонгууд гоё үг нь орж ирж байгаа шүү дээ. Энийг хэлэх байсан байж тэгээд. Ингэчүүл би алах байсан гэдэг чинь тухайн үе гинтийн стрессээс болоод хүний ингээд юм шийдвэр борох одоо шийдвэр гаргах чадвар алдаа орчин. Тэгээд дээрэс нь нөгөө энэс ялгаахгүй утас үзээд байх юм бол бас ялгаахгүй стресстэй болох юм биш. Симпатик идэвчээд өрц агшаад өрцөн саажаад цаашаага ингээд зөв амьсгалж чадхаа байлна хүчил төрөх чинь багасна арай хийж нэг юм одоо хүчил төрөх чинь авсан чинь нөгөө угаарын хин орж ирээд өмнөөс нь холбогдчих юм шүү дээ. Тэгээд очоо цаа хаста нэг арай хийж нэг юм жоохон хүчил төрөгч орж ирлээ. Одоо яг жинхнээсээ ажиллуулъя гэсэн чинь нөгөө өглөө хоол айдаг бахарсан. Гол шатгуун байхгүй. Гол шатгуун байхгүй. Тэгээд угаасаа юу ч хийхгүй ядраад гуниглаад ингээд юм одоо ингээд энэ үед чинь энэ үед юу орж ирдэг вэ гэхлээр нөгөө аврагч аж эхэлдэг. Эхлээд хүнд гомдож эхэлнэ. Хин нэгэн надад тусалсангүй, надад ингэсэнгүй. Дараа нь цаашлаад аргаа бараад эхлэхээр одоо энэ гэхдээ жоохон хүмүүс дургуутсаж магадгүй, жоохон сонноор хүлээж магадгүй. Гэхдээ хит одоо ямар нэгэн аврагчийг хайж эхэлдэг. Хит ихээр шүү. Шашинлуу хит их орж эхэлдэг гэсэн. Хит их. Зүгээр энгийн гоё байж болно шүү дээ. Хит их орохыг хэлж байгаа юм шүү. Тэгээд хин нэгэн гарч ирээд алт мөнгө өгч байгаа юм шиг эсвэл ингэж байгаа юм шиг эсвэл нөгөө нэг юм манифест энтер ч юм уу те өөр нэг юм лөө ингэж эхэлдэг. Тэгээд тэд нар одоо чи хэцүү байна удахгүй гоё болно гэдэг хүн болгон таалагддаг үгнүүдийг хэлж эхэлдэг. Тэгээд тэр нь зөв юм шиг санагдаад өөрийгөө өөр нэг байгаагүй мэддэхгүй гуравдагч талын ямар нэгэн зүйл даатгаж эхэлдэг. Ингээд яагаад тэгэхээр тарих би чаа барахгүй юм байна чи өөр юм дитгээд. Тэгэхээр ингээд итгэл үнэмшил төртөл нөлөөлөд эхэлдэг. Энийн гол шалтгаан нь магадгүй нойртой, магадгүй хоолтой, эсвэл дасгал хөдөлгөөнтэй жижигхэн ч юм байж болно шүү дээ. Тэгэхээр ингээд айгуу тийм холоос хайх шаардлагагүй болчтой юм л да. Нөгөө л эрүүл амьдралын хэм маяг чинь л тархинд яваад шүү. Би бас өнөөдөр яг чамтай ярилцж байхад бас яг нэг эрүүл мэндийг харах өнцөг бол арай бас өөрчлөгдөж байна. Яг гол удирдлага, гол яг энэ зүйлүүд чинь удирдлага угаасаа ямар байна тэр бид нэр сувг үзгийг тааруулна шүү дээ тий. Гол тэр удирдлагыг гартаа аавна гэдэг чинь эрүүл мэндийн талаасаа тархийг эхлээд маш сайн ойлгож иж бид нэр яг зөв шийдвэр гаргах, юмд итгэх, одоо энэ мөрөөдөд тоглоомч гэсэн хүн итгэл ороод гүнзгийрэл алдаад байна гэдэг чинь бас нөгөө л нэг сайн хэлдгээр нөгөө зөв хуваарлтууд чинь байхгүй учраас нөгөө буруу шийдвэрүүдийг гаргаад хурдан баяжих гэдэг шүү дээ. Тийм. Тэгэд эн чин одоо чинь хоёлаа тэр мөрөөдөд тоглоом архин донтолт тий. Тэгээд нэг юм ажил хийж чадахгүй хүмүүс нөгөө шалчгансан ч юм уу те. Эсвэл нэг юм хүмүүс нийгэмд хэлдэг штэ. Эсвэл нэг юмыг дуусгаж чадахгүй наана шантраад байгаа хүмүүс байгаа штэ. Зүгээр энийг жишээ нь би ийм ээ гэж бодохгүй зүгээр нэг сонсоод үзээрэй заяа. Жишээ нь энэний шалтгаан жишээ нь порно байдаг. Ингээд ийм байгаагийн шалтгаан нь айгуу сонин гэж бодож магадгүй. Юмыг дуусгаж чадахгүй байгаа шалтгаан нэг зүйлийг хийгээд дуусгахгүй наанаас нь орхих те
нэг юмыг гүйцэд дуусч чадахгүй эсвэл ингээд юм ямар нэгэн байдлаар битэд донтож байгаа эсвэл мөрөдөд тоглоом донтож байгаа эсвэл асар хурдан арахаар мөнгө олох арга зам хайж эхэлж байгаа бол энэний үүсэл гарал нь жишээ нь порно байж болно. Жишээ нь тий. Жишээ нь хэдүүлээ нэг энгийн тайлбар авъя л да. Бидний тархинд reward center буюу шагналын төв гэж байдаг. Шагналын төв ажиллах үед аз жаргалын даавар маш хүчтэй ялгараад хүн урам зориг аваад дараагийнхаа юмыг хийх эрч хүч рүү ордог бахна шүү дээ, тий. Тэгэнгүүт жишээ нь бэлгийн харилцаанд орлоо гэж тооцоход ямар нэгэн эсрэг хүснээ хараад за бас орчин үед бол ямар ч хүсийг харж болоодах шиг байгаа. За ингээд харлаа нөгөө хүний нэгт одоо анхаарлын татаа тий нөгөө хүнтэйгээ яриа өрнөдөг ч юм мэдхгүй ингээд нөгөө хүнийг өөрийн болгоод за тэгээд тэр чи бэлгийн харилцаанд ороход асар өндөр энерги зарцуулаад дуус тэгээд зоригтой хүрээд дор тавиад ингээд тийм аз жаргалтай мэдрэмжийг авчих нь шүү дээ тий. Тэгэнгүүт хүн нэг ажлыг төлөвлөөд энерги зарцуулаад үр дүнд нь хүрэх юм бол reward center ажиллаад асар их аз жаргалын давар тархинд будаад ингээд гоё мэдрэмжийг аавна гэсэн. За тэгэнгүүт порно үзээд жишээ нь гар хангалга хийгээд дууслаа гэж бодоход нөгөө нөхөр чинь ингээд ийм тэр их процессыг өрнөнүүл ингээд ийм алгасаад асар бага энергиэр reward center ажиллуулчихлаа шүү дээ. Тэгмүүд reward center яадаг вэ гэхээр би энэ үед одоо жишээ нь миний ажлын reward center-ийн миний одоо спортын reward center-ийн миний мөнгөний reward center гэж байдаггүй нэг л байдаг. Тэгэнгүүт асар хурдан таслал. Тэгээд жохон энерги зарцуулаад үр дүнд хүрэх гээд дарчдаг гэсэн. Тэгэнгүүт нөгөө хүн чинь би өдрийн 8 цаг сар ажиллаад 5 сая төгрөгийн цалин авах гэдгсэн чинь бит дээр ёндоонд харуулж 50 сая авч болно шүү дээ. Гэдэг асар богино. Гэхдээ тэхийн тулд тэр хүн энерги зарцуулах байх нь шүү дээ. Зүгээр уцаараа оролдоод олсон мөнгөө тавилаа. Аллаа. Ийм мэдрэмж төрөөд байх нь шүү дээ. Ингээ хуурамч мэдээлэл үүсээд асар богинохон өндөр үр дүн төрмээр санагдаад тэгээд ямар нэгэн байдлаар нөгөө нэг юм 8 цагийн ажлыг 5 сая төгрөг биш. Ингээд нэг юм 2 минут эсвэл 1 цагийн тоглолт үзээд тэн дээр бит тавиад пүн гэж ажиллаа олох гэж байгаа. Энэ мэдрэмж рүү ороод эхэлдэг байхгүй. Тэгээд нэг ажил эхлүүлэл явж итэл юу яриад байгаа би ийм их ажил хийж би ажилдаггүй шүү дээ. Би жоох юм дээр ажилдаг шүү чи гэдэг. Ингээд нөгөө нэг эхэндээ асар өндөр урам зоригтой эхлээд цаашаа явж чадахгүй болчихвол porn addiction болчихдог. Төсөглөлийн үр дүн яг уу дотроо бол ингэж жишээ нь тухайн ажлыг жишээ нь одоо юу гэдэг юм одоо тухайн neuroscience-аар бол нэг одоо ажлыг амжилттай болгохлоо гэхэд одоо нийгэмд байдаг дисктэй drive influence энэ гэдэг нэг дөрвөн өөр төрлийн хүмүүс нийлж ээж те өөр онцлог байдаг. Тэр онцлог байдаг. Заримдаа ажлыг маш сайн эхлүүлээд тэгээд одоо өргөжлүүлдэг хүнээ авч яваад ингэдэг юм энэ дээр биш бүр хит их. Тэгээд тийм хүмүүс ихэвчлэн яадаг вэ гэхээр сүултээ ярьдаг болчихдог. Хаста би ингээд би тэгээд маргааш байхгүй. Тэгэл дахиад өөр юм бистэй би ингээд тэгээд нэг бит 50 эсвэл мөрдөд тоглоом 50 эсвэл ямар нэгэн арх угаа донт нь ингээд явдаг. Энийн үр дүн чинь ийм байх жишээ. Тэгэхээр ялваа нэг юмд нэг тунг яг зөв тааруулах гэдэг. Одоо жишээ нь би бол алкоголыг 100% эсэргүүцдэг хүн. Гэхдээ хүмүүс нийгэмд хэрэглээд байгаа учраас ядаж те ингээд алкогол бид яаж үйлчлэгийг нөлөөлөх те. Одоо жишээ нь юу гэдэг үнэхээр ингээд над шиг порно үзээгүй хүн гэж баг байхгүй шахав шүү дээ. Гэхдээ тэрийг ингээд тийм өөрийнхөө амьдралын цаашдын ирээдүйн хэв маягт лай болохоор хэмжээний тийм донтож үзэх биш ч юм уу те. Ингээд юмнуудаа сайн ойлгохгүй бол ингээд бидний үйлдэж байгаа жижиг зүйл нь хасар хэмжээнд ингээд тийм нөлөөлөө явж яадаг юм зүйл байдаг байхгүй. Алкоголыг 100% эсэргүүцдэг гэж штэ. Тэгэхээр чи бол өөрөө огт хэргэлдэг үү? Би бүр огт хэргэлдэг. Би аригч бодгоо. Хэргэлж огт үзээгүй. Яг хөө жоохон бахта нэг хальт дуршиж муршиж ингэж нэг юм сахилах гутчихсан 10 жил мэллитэ байхад ч юм уу те нэг жоохон амсаж юмсажсэн үе ганц нэг байсан тэгээд ерөөс эргэлдэг. Тарих судал руу орсноос хойш алкоголыг 100% эсэргүүцдэг болсон уу? Ер нь эсэргүүцэх болох шалтгаан нь юу вэ? Тэг ер нь бол би алкоголд угаасаа асар дургу. Тэгээд жоохон байхад ингээд юм манай гэр бүлд биш. Гэхдээ манайх яагаад ч юм дандаа дээтэл эсвэл хажуудаа зодтолтдаг айлттай байсан. Тэгээд нөхөр нь согтоо орж ирээл эхнэрээ нүд зодчдаг. Тэгэл тэр нь нөгөө нимгэн хантай ингээл сонсогдоол ингээл тэр шүнжэнгөө айж хонно тий. Тэгээ аав ээж байгаа ч гэсэн тэр чинь хэцүү шттэ. Тэгэл ингээл гарангууд 6 настай хүүхдээ маань ингээд чинь ингээд юм найз тий. Цус нүжиндээ хутгалцсан яатсан гэж аав согтоо орж ирээ зодтсон. Тэр тийм юмнуудыг хараад эхлэнгүүт бид чинь найзыгаа өмөрөөд
надаа муухай мэдрэмжүүд төрж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд нүдэн дээр амар мундаг гоё байсан таньдаг ах нар ингээд 1-2 жилийн дотор ингээд ийм гудамжинд ингээд сууж явах мууж те архичин болцсон сууж байгаа мууж байгаа ийм нөлөөллүүдийг хараад нэгт би ингээд алкоголыг амар чигшиж эхэлсэн. Юун дээр нөгөө талаас одоо чинь би ийм одоо чинь миний арьсан дээр ингээд ийм одоо спиртээр ачиж жоохон бирж идэг ч юм уу те. Тийм алкогол нь одоо аллержи бас өндөртэй хүн бохгүй. Гэхдээ шалтгаан нь бол дургу. Ингээл аав ээжтэйгээ унтах гал үйчин гутал дүүфтаaf гэж дээтлээл хажуутлаал зодтол долоорлж чарлаад тэр чинь ингээд нэг багнасны хөтч амар ингээм юу гэж байгаа шүү дээ. Тэгээд би ер нь бол алкогол хизээч сайн төрөгдөг юм байна гэдэг. Тэгэнгүүт хүмүүс ингээд ийм хоёлаа ингээд ажил ярих гэж байгаа бол нэг нэгэнд итгэх гэж байгаа бол хоёлаа нэг уугаад үзье гэж ярьдаг шүү дээ. Тэр нь яг үнэндээ хуурамч итгэлцлийг төрүүлнэ. Жишээ нь ингээд чамд надад зэрэг аж аргалын даавар хүчээр гадны бодисын дэлгүүр ихсгчингүүд энэ хүн гой хүн байна гэд итгээд нээж эхэлдэг баг. Тэгээд ингээд стабдоор яасан. Ийм учраас хүмүүс хоорондоо ажил ярихдаа алкогол уух гэдэг. Зүгээр амьдралаас хэвийн гой одоо тэдгэр хүмүүсийг ч алкогол уугаагүйгийн амьдралаас авдаг аз жаргал нь амар онцгүй баг. Тэгээд энээс бол жишээ нь мань хүн иргэн бэ чинь өдөржингөө тэгэж явж байгаа гэр бүлтэй гэж бодъё. Тэгэж явж байгаад аж аргалын даавар нь амар муухай орж ирээд гэртээ орж ирлээ штэ. Тэрүүгээрээ л гэртээ орж ирнэ штэ. Тэр хүн чинь өөр ямар нэг юм хийгээгүй юм чи. Тэгээ гэртээ орж ир цонгод гэр нь муухай санагдаад эхэлдэг. Эргэн тойрных нь муухай санагдаад эхэлдэг. Ингээд хөөхөд рүүгээ орилж эхэлнэ, эхнэрлүүгээ орилж эхэлнэ да. Тэгэхээр энэ бол ингээд яг зүгээр нэг төрөний хэлсэн эргэн гэдэг нэг хүний жишээ барьж байгаа ч гэсэндээ аль нэг кейс нь хүмүүст угаасаа байнга тохиолдож байгаа кейс. Одоо сошиал дээр ч нэг яваад идэх шүү дээ. Нэг ах дээр жишээ авцсан имчилгээ яваад исэн. Маш их тийм одоо ухаантай ч гэдэг юм уу. Эсвэл баян хангалуун өссөн ч гэдэг юм уу. Боловсролын хувьд бол маш их супер тэгсэн хэрнээ яг бас нэг ийм хүмүүс яриад байдаг шүү дээ. Тархины хөгжил маш сайн явагдсан дандаа нэг юм нэгт лаг гэж яригддаг байсан хүмүүс нэг харахад нэг юм аль хэдийн гудамжинд гарцсан одоо нэг аригчин одоо хүмүүс илтгэр бүбүүчин болцсон явж идэг хүмүүс цагтаа машлаг явж исэн маа гэж яриад байдаг шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс эргээ бодохоор үнэхээр супер байх юм бол эргээд ийм донтолт руу хурдан орох юм байж гэдэг юм уу нэг ийм ойлголт яваад байдаг. Энийг юу гэж боддог? За энийг хэдүүлээ тайлбарлая заяа. Багтаа мундаг байсан бахна шүү дээ. 10 жил төгсгөд их сургуульд амар мундаг байсан хүн. Тэр нь ингээд ээж аавуудын шахалтаар ч юм уу те мундаг бай гэж бодё. Энэ нь юунаас эхлэлтэй вэ гэхээр монголчуудын боловсролыг ойлгох хэсэгтэй холбоотой. За хэдүүлээ нэг юм сонин жишээр энэ одоо бас хэрүүл болдог хамаагүй заяа. Түүхийг авч үзье. Аж үйлдвэрийн хувьсгалын үед асар хэмжээний үйлдвэрүүд Англид баригдчих л дээ. За тэгээ тэр үед нөгөө үйлдвэр маш олон үйлдвэрүүд ашиглалтанд ороод ингэ явж исэн чинь нөгөө үйлдвэрийн ажилчид хэрэгтэй болоод тэгээд нөгөө Английн нөгөө том баячууд чинь үйлдвэрийн ажилчид нөгөө хөдөөнөөс ингээд баахан нөхдөө цуглуулад ирчих нөгөөд нүгэнд нь ордгоо. Би ингэж ажиллахгүй гэдэг ерөөсөө болдгоо. Тэгээд ажиллах хүчний хомсдолд ороод үйлдвэрүүд асуудалд орж эхэлсэн чинь үйлдвэрийн нөхдүүд захирлууд хоорондоо суугаад ярилцсан байна. Яах вэ? Яаж мундаг ажилтнтай болох вэ? За тэгсэн чинь нөгөө хэд хэдүүлээ хүүхдээс нь бэлдээ. Гээд 6 настай хүүхдүүдийг за 7 8 настайгаас наваад шууд амар хичээл өгөөд нөгөө хэдийг нь дүнгээр ялгуурлан даалгавар хийвэл онц даалгавар ихгүй бол F тэгээд A нь мундаг сайн D бол чи юм уу гэд ялгуурлан гадуурхаад эхлэнгүүд хүүхэд нөгөө нэг бусдын нүдэн дээр муухай харагдахгүй тул багштай таалагдахын тулд тэр хүүхдийн хүсэл зорилгоос үл хамааран багшаа таалагдахын тулд ажиллаж эхлэх нь шүү дээ. Хичээл хийгээд ингээ нэг цагт ирээд нэг цагт явуулаад бүгдэнд нь адилхан юм заагаад хүүхдийн өөрийн онцлог хинт ч хамаагүй тэгээд шууд заасан юм А B A B C D гэж шууд нөгөө нэг дөнгөж амьдрал руу орж ирж байгаа 6 7 настай юмнууд чинь тэгээд нөгөөдөл нь явсаар байгаа 10 жилийн дараас амар мундаг үйлдвэрийн ажилчид гарч ирж байгаа нэгнэ дарга таалагдах гал яг үгээр нь байгаа нэг цагт ирээл нэг цагт явал яг ингээд. За ингээд энийг нь Орос руу социалист иргэнийг бэлтгэх гэдэг хөтөлбөр болгож тэр боловсролын системийг татаад тэр нь Монгол руу орж ирээд өдөө болтол явж байгаа. Эхлээд сайн ярьсан түүх юм байна шүү дээ. Тийм. Тэгэхээр монголчууд яг одоо үйлдвэрийн ажилтан бэлтгэдэг юм руу яваад байгаа байхгүй. За тэгэнгүүт боловсролын философиг би яагаад яриад байгаа юм гэхээр Jean-Jacques Rousseau гэдэг одоо Женев гаралтай Францын философч байгаа.
Энэ хүний хамгийн алдартай зүйл нь хамгийн алдартай философиуд нэг нь нийгмийн гэрээний онол гэх public contract гэдэг нийгмийн гэрээний онолыг бичсэн. Энэ нь өөрөө хүний эрх хэрэгжүүлэхүүний талаар бичсэн. Энийг Францад гарч ирээд одоо хаана унгаад одоо ардчил гарч ирээд ингээд явж исэн. Одоо бол бүх ардчилсан одоо үндсэн хуультай орнуудын одоо юу байхгүй их сурвалж гэсэн үг. Одоо их сурвалж авч бичсэн энэ философийн ном нөхгүй. Мань хүү өөрөө Эмиль гэдэг зохиолыг бичсэн байдаг. Тэр нь өөрөө Эмиль гэдэг хүүгээ өсгөж явахдаа байгаль ер нь хүнд ямар их хэрэгчлэг өгж байгаа юм бэ гэдэг энэ юмыг харж тэгээд тэрийнхээ дагуу дахиад Эмиль гэдэг зохиол өгсөн байхгүй. Тэр нь одоо дэлхийн хөгжсөн улс орнуудын боловсролын суурь философийнх нь үндэс нь болдог байхгүй. За тэгэнгүүт тухайн улс орон бид ирээдүйд тийм болно гэдэг зорилт тавиад бид нар үйлдвэржилт голчилсан орн болно. Эсвэл бид нар одоо юу гэдэг хиймэл оюун ухаанд төлөрсөн одоо голчилсан орн болно. Эсвэл бид нар уулуурхагаа барина. Эсвэл бид нар инновац зуртаа хотуулна. Эсвэл бид нар сэргэдэг эрчим хүчээр ингэж ирээдүйдгээ 50 100 жилийн төсөөллөө тавиад тэрэнд хүрэхийн тулд бид нар ямар хүний нөөц хэрэгтэй юм гэдгээ бэлдээд за энэ хэсэг дээр Турк цагаа дахиад нэг өөр юм ярьчээ. Дэлхий дээр байгаа хүн бүхэн генетикийн хувьд 99.9% адилхан. Дэлхий дээр байгаа бүх хүн 0.1%-аар ялгаатай. Энэ нь тухайн улс үндэстний байгаа орон нутгийн далайн түвшнөөс дээшээ байгаа хүрээлэн буу орчин амьсгал цаг агаар бүх зүйлээсээ хамаарат 0.1% нь өөр гэдэг. Энэ 0.1% нь тухайн үндэстний эрүүл мэнд бөгөөд сэтгэн бодох чадварын онцлогийг харуулдаг гэсэн үг. Тэрүүгээрээ ялгардаг. Тэгэнгүүт тэр ирээдүйд очино гэсэн зорилготой ийм мэрэгчлэлтэн бэлдэнэ гэдгээ нөгөө нэг үндэстнийхээ онцлогтод тааруулаад хөтөлбөр боловсруулна. Энэ нь боловсролын суурь философи тухайн улсын боловсролын програм болох нь шүү дээ. За тэгэнгүүт манайхан нөгөө нэг анханасаа нөгөө үйлдвэрийн ажилтан бэлтгэдэг манай хүүхэд онц авсан мундаг бавааз гэд найзтай гайхуулдаг суурьтай хүмүүс чинь нөгөө хүүхдээ шахаж эхэлдэг юм байгаа сте. Гэтэл хүүхдийн тарих 14 нас хүртлээ гавлынхаа нийт хэмжээний 90% хүртэл томордог. Хүүхэд өснө гэдгийг хүмүүс зөвхөн өндөр болоод ясан том болохыг ойлгодог. Гэтэл нөгөө хүүхэд өснө гэдэг чинь өөрөө тухайн хүүхдийн эргэтэн тогтолцоо хэмжээгээрээ томорно, тарих хэмжээгээрээ томорно. Тэр хэмжээгээр маш олон хэмжээний одоо юунууд үүснэ. Одоо томорж байгаа хэрээр маш их хэмжээний мэдрэлийн эсвэл шинээр үүсгэнэ шүү дээ. За тэгэнгүүт түрүү хэлсэн. Глюкоз нөөцтэй. Нөгөө нэг эсчин хуваагдахын тулд глюкоз хэрэгтэй байхгүй юу? Тэгээ нөгөө нэг жоох хүүхэд чи амар ингээл хөөхөн том болоод нэг их сургуульд ороод эхэлсэн чинь дүнгээр нь ялгуурлаад эхэлсэн чинь ээжийнхэн ч загнаал аав ээжийн загнаал чи өстө нэрээ юм байна гэд эхлэнгүүт нөгөө хүүхдээ бусдаас илүү байлгадаг буюу яг энэ асуудал нь аав ээж өөрийнх нь нөгөө нэг юм дутуугийн комплекс нөхгүй юу? Өөрийнх нь хүүхэд нь бусдаас илүү байгаа гэдгийг бусдад харуулахын тулд хүүхдээ мундаг болох гэж шахаж эхлэх нь шүү дээ. Дөнгөж тийм өсөж байгаа тарих амар мундаг, асар хурдан мундаг болно. Гэхдээ нөгөө тарих чинь хэмжээгээрээ том болж илүү ийм гоё олон мэдрэлээс үүсэх ёстой байсан глюкозынхаа тодорхой хэмжээг нөгөө асар их мэдээлэл чинь боловсруулахад зарцуулчихдаг байна. Тэгэхээр хүүхдийн тарих юу гэсэн үг вэ гэхээр 12 нас хүртлээ хүүхдийн тарих мундаг биш эрүүл байх хэрэгтэй байхгүй юу? Гол зорилго нь. Тийм. Тэгээд нөгөө хүүхэд чинь нөгөө яг адилхан заяо. Амар хичээлээр нүдэлэх юм бол тарих ядарна. Ядарч байгаа юм чинь жаргалтай мэдрэмж нь буурна. Тэгэхээр хүүхэд байхаасаа амьдралаас авж байгаа жаргалтай мэдрэмж нь бага явчихдаг байхгүй. Тэгэхээр амьдрал угаасаа муухай гэдэг комменттэй ээж аавдаа зориулж ингэж хичээсээр байгаад ээж аавын гараас холдоход амьдрал муухайгаар үлдчихдэг байхгүй. Тэгээд юу жаргалтай болох юм? Гадны бодис байхгүй. Тэгээ алкогол хэрэглэнэ. Тэгээд алкоголоо хэрэглээд нөгөө хүн чинь хаан жаргалтай байсан тэнд тэгээд нөгөө архины найзтай болоод амьдрал нь самрагдаад ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө боловсролын асуудал нөгөө нэг боловсрол гэж юу юм гэдгийг ингээд хүмүүс айгу буруугаар ойлгоод тэгээд угаас анх сурж байхдаа бид нар чи үйлдвэрийн ажилтан бэлтгэж нөгөө манай хүүхэд илүү сайн ажилтдаг учраас илүү сайн цалин авна гэдэг нь үйлдвэрийн ажилчны боловсролын сэтгэлгээтэй яваад байгаа учраас бид нэр тарих яг яаж ажилт юм бэ гэдэг үндсэн суурийг нь угаас 10 жилд нь хинч заагаагүй биологийн хичээлийг сайн ордоггүй эрүүл мэндийн хичээлийг биеийн тамирын багш нь одоо орж идэг улсад угаас энэ айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр нөгөө нэг түрүүний хэлсэн шалтгаан яг л бид нартай адилхан хүүхэд бидний мэдрэж байгаа дээд тарих хөрөө бүтээгддэг хэрэгтэй байхгүй. Энэ аав ээж нь тэнэг учраас угаасаа тэнэг гэдэг хүмүүс ярьдаг. Энэ ийм учраас ийм тодорхой хэмжээний удамшдаг зүйл гэж бий. Гэхдээ тарих бүтээгддэг хэрэгтэй байхгүй. Жишээ нь за одоо нэг нь огцон мууртай нэг нь 50 хүүхэд байл та. Энэ юу нь удамшсан гэхээр одоо чинь адреналины кодолж гаргадаг
ген өөрөө хуваагдана, эсвэл уурыг кодолж гаргана. Одоо жишээ нь адреналиныг кодолдог ойлгомжтой ярихын тулд юм жишээ авч байгаа шүү. Нэг хүүхэд нь удамшиж ирсэн ген нь 10, нэг нь 5 байлаа гэж үү. Гаднаас муухай үг сонслоо уурлахад энэ чи 10 адреналин гарахад тэнд 5 гарахад энэ нь арай 50 байх байхгүй. Зүгээр ялгаа нь энэ гэсэн. Тэгээд тэрийг гаргаж ирсний ардаас тарих хэрвээ ядраагүй ирүүл байх юм бол аль аль нь за 50 бай гэдэг шийдвэрээ гаргах. 10 ч байсан 5 ч байсан. Тийм. Хэрвээ ядарсан байх юм бол 10 тэнд асаа дуусна. 5 нь бол жоохон гайгүй ингээд дуусна гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээгээр аав ээжийн одоо чаддаг мэддэг байсан зүйл тодорхой хэмжээгээр удамшиж эхлэн гэн гэхдээ тарих бүтээгддэг хэрэгтэй байхгүй. Боловсролын юун дээр одоо яг саяын жишээ ч юм бол яг л одоо 6 настангууд ч маш хүн цөнхөн өрүүлээл. Тэгэл маш их олон хичээл өдөржингөө ордсон байна. Амар завгүй даалгавар орцсон. Би ч яг ийм үзэл баримталтай учраас хүүгээ анх сургуульд орж байхад даалгавар өгдгөө сургуульд оруулж ирсэн. Тоглож идэг, тоглож байгаа л юм сураад идэг. Тэр чинь тэр хүүхэд тархин эрүүл байх хэрэгтэй болохоос биш мундаг байх албагүй байхгүй. Мундаг байхаг өөрөө сонгоно тэр хүүхд чинь. Тэгээ угаасаа 14 нас хүртлээр эрүүл гоё болцсон байгаа хүүхдийн тарих юу ч айгүй гоё хордон сурна. Тэгээд нөгөө талаасаа хүүхэд нөгөө бага насндаа сурсан юм сайн сурдаг гэдэг штэ. Тэр чинь шинээр үүсэж байгаа юм чи сайн сурна. Тэрийг тэгж зовоохгүйгээр ялгуурлан гадуурхаж чи тэрнээс муу чи A чи B чи D чи F гэж ялахгүйгээр зүгээр ингээл ярилцаал ингэж яхад тэр хүүхд угаасаа сурж явдаг. Тэгэхээр үндэсний онцлог тааруулаад яг нөгөө тунгийн тааруулаад ялгуурлан гадуурхгүйгээр хүүхдийн тархийг эрүүл авчиад өгөхөд нийгмийн харилцаанд ороход нь эрүүл авчиад өгөхөд хүүхдийн тарих тэрчгтэй явчихна. Тэгэхгүй тэгэл чи юм байна тийм байна гэж зодоол тэрний хүүхэд гэсэн ингээл нүдэл те хичээлийг нүдэл бүр ингээл энэ хамгийн буруу арга байхгүй. Наадах чи яг сонсож байгаа ээж аваад ч гэсэн санал нийлж байгаа. Тэгээд ер нь бол цаанаасаа бүр яг том зургаараа буруу яваад байна. Энийг бас хизээ засах юм бол та бас мэдэхгүй л байна те. Харин тийм ээ сүулдэ баг улс төрчлөхгүй яах гэдэг нь одоо ингэж юунууд яагаад юм. За тэгэхээр хүүхдээ бид нараас ер нь хүүхдийн одоо хүн бүрийн онцлог өөр гэж хэлсэн шүү дээ. Түрүүн чиний хувьд яг ийм тархин хүн болгоны онцлог тааруулаад тархин хэрхэн ажилладаг амьдралын маягтанд тааруулаад тархиныхын зөв одоо тэр ажлыг хийж гүйцэтгэх дарааллын одоо тарих маш их одоо өндөр ачаалах үедээ ачаал амрах үедээ амрах тэр зураглалыг бол одоо ийм коуч маягаар одоо хүмүүстээр ажилладаг гэсэн тийм. Тэгэхээр тэр бол бас их зөв санагдчих. Тэг хүмүүс ч гэсэн яг ийм ламбуу эсвэл сэтгэл зүйчдэр очихоос илүү тархиа хэрхэн ажилтгийг эхлээд мэдэж авах нь энийг баг суурь боловсрлоос нь эхлээд тархийг яаж ажилтгийг зааж өгөх юм бол уг нь их гоё өөрсдийнхөө шийдвэрийг гаргаж өгөх юм шиг санагдаад байна л та надад. Тийм шүү дээ. Энд чинь нөгөө нэг юм философийн өнцгөөс нь ингээд яриа л да. Нэг асуудал гарангуут тэрийг хин нэгэнтэй ярилцдаг сэтгэл зүйчд очих нь зөв. Маш зөв. Эрүүлэр шийдвэр гаргахад туслана гэсэн. Гэхдээ ч яах вэ? Зүгээр нэмэлтээр тайлбарлаад хэлэхэд одоо чинь тарих өөр асуудал шийдвэрлэж байгаа шүү дээ. Тэгээ амьдралд асуудал том болох тусам том болдог шүү дээ. Тэгэхээр нөгөө тархины чинь хийх ёстой ажил нь асуудлыг шийдвэрлэх байхгүй. Тэгэхээр гарч ирсэн асуудал болгон дээр хин нэгэн дээр очиж хин нэгнээс тусламж гуйх бол боломжгүй асуудал байхгүй. Харин миний тарих асуудал гарч ирвэл яаж ажилтээ? Би ер нь яг миний тарих шийдвэр гаргахдаа ер нь хэвийн дээр тарих яаж ажилтیں۔ Миний онцлог нь юу юм? Би нойр дутуу явсан үедээ яаж шийдвэр гаргах юм? Би сая нөгөө нэг юм трейд хийдэг хүмүүст зориулсан рил хийсэн байхгүй. Чиний нойр ямар үед яагаад энэ үед трейд хийж болохгүй юм? Яагаад ийм үед яах юм? Яагаад ийм мэдрэмж төрж байгаа гэдэг ч юм уу? Ингээд нөгөө нэг юм яагаад гэдгээ мэдж байгаа тохиолдолд хүн нөгөө тархин ингээд юм насан туршийн цаашдын шийдвэр гаргах процесстой хүн өөрийгөө удирдах явчихна гэсэн үг. Тэгэхээр хүний хамгийн сайн сэтгэл зүйч хүн өөрөө. Хүний хамгийн сайн дэмжигч нь хүмүүний хамгийн сайн харж явдаг бурхан тэнгэр нь хүний тархи нь өөрөө байхгүй. Тэгэнгүүт тэрийг аягүй сайн нэр ингэдэг штэ гэдэг юм ойлгочих юм бол тэр асуудлуудаа хүн өөрөө үзэгцлээд ингээд энийг нөгөө нэг суур мэдлэг гэж явна. Тэгэд манад чи нөгөө нэг жишээ нь эрүүл мэндийн салбарын бус хүн хүчтэй хоолоогоор нэг юм одоо гадаадын эрдэмтэн судлаачаа тэгж хэлжээгээд их сурвалжаач дурдахгүй хэлээд сүртэй юм ярьж байгаа хүмүүсийн ирэл асар өндөр хандлттай аваад тэрнээс болж хүмүүс хохирж байгаа нь суур мэдлэггүй байгаагийн асуудал энэ дээр орж ирж байгаа байхгүй. Нэгт
нөгөө нэг үнцг нь юу вэ гэхээр түрүүн асар их ядарсан нөгөө дэлгэцийн хамаарлаас болоод дээрэс нь амьдралын боломж ингээд амьдрахад жоохон хүндрэлтэй байгаа ежит монголчууд чинь бүтэн 3 сарыг амьд гарахын тулд давж туулна шүү дээ. Хүүтнээс гадна утгаан дундаас. Тэгээд ингэж гарч ирсэн байгаа тарих аливаа нэг мэдээллийг бид нэр хэлсэн шүү дээ. Эхлээд анхаарал татагдана, тэгээд ойлгоно, тэгээд итгэнэ. Итгэж шийдвэр гарах гэдэг шүү дээ. Тэхийн тулд нөгөө нэг амар ядарсан байгаа тарих чинь энэ хүний мэдээлэл зөв үү буруу юу гэж сонсож ингэж бодохгүйгээр тэр бүх процессыг хамгийн энгийнээр шууд итгэждэг. Тэгэхээр шүүмжлэгч биш одоо доромжлол биш шүүмжлэгч биш. Тэгээд асар хурдан итгэж байгаа нэшн бол тэнд ямар нэгэн асуудал байна гэж үзээд уг нь бол тухайн одоо чи Улаанбаатар иргэдийн шийдвэр гаргалтын онцлог сэтгэл зүйн эрүүл мэндийн одоо үндэсний хэмжээний судалгаа хийгээд асуудлыг олоод тэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй. Тэрнээс хэн нэгэн хүн гарч ирснээр дураараа шийдвэр гаргах биш. Тэгэхээр одоо манад бол амар биш дээ. Тэгээд дээрэс нь хавдар байна. Хавдар бүр утгаа алдчихсан Монголд. Яг хоёулынх нь яриг хүн яг эхнээс нь маш гоё анхааралтай сонсох юм бол тухайн хүний тарих яг ойлгоход тодорхой хэмжээний жоохон одоо таны тарих хачаалж магадгүй. Гэхдээ та тарихаа яаж ажиллах талаараа өнөөдөр бол илүү сайн ойлгож авч байгаа. За яг төгсгөлт нь би бас 1-2 асуулт асуух хоёул яриад дуусгах гэж бодож байна. Нойр маш чухал мэдээж. Манайхан ингээл ядраад байна, тэгээд байна, ингээд байна гэсэн хэрнээл яалтчгүй нойрны асуудал дээр анхаарал хандуулахгүй байна. Нойр ямар чухал юм бэ гэдгийг эрүүл мэнд талаас нь эмчнэр ер нь одоо сүүлд нойрны төвөж гэсэн Монгол Япон эмнэлэг дээр байна. За төрийн засгийн эмнэлэг дээр байна. За дахиад өөр бас газруудад уламжлалт одоо эмнэлэг дээр ч юм уу бас байна л да. Тэгвэл бид нар зүгээр ямар нэгэн одоо дотрийн өвчнөд одоо нэр өвдөд ч юм уу мэдрэлийн ядаргаанд ороод ч юм уу нойрн дээр тэнцээ нэг эмчилгээний маягаар очиод байна. Тэгвэл нойр гэдэг чинь тархинд ямар их чухал юм бэ гэдгийг бас маш энгийнээр ойлгуулж өгөх юм бол хүмүүсийн ядаж одоо зөв шийдвэр гаргалтанд чинь нойр тархинд хэр нөлөөлдөг юм бэ гэдгийг л бас хэлж өгвөл зүгээр их. Тэгээд бас эрдэмтдийг бас хараад байхаар сүүлийн үед нойр маш бага одоо 4 цаг унтдаг байсан. 3 цаг унтдаг байсан хүмүүс амжилт маш их гаргадаг гэдэг хандлууд яваал гэдэг. Энэ хүмүүс л бас эргээд эрүүл мэндэл би алддаг байх л гэж өгөөсө харж байна л та. Угаасаа богино нислж байгаа юм. Тэ. Тэгэхээр яг чиний хувьд нойр ер нь тархины үйл ажиллагаанд зөв шийдвэр гаргалтанд ер нь хэр сайн нөлөөлж байна. Чиний хувьд ч гэсэн ер нь нойр хэр сайн авдаг вэ? Амьдралын юм ихтэй. Чинь Эйнштейн 11 цаг унтдаг байсан шүү дээ. Одоо тэр баримтаас нь сонсгоо те. Тэгэхээр амар их унтж байгаа шүү дээ. 12 цагчлаа те өдөрт хамгийн багтаа. Нойр ч өөрөө тархийг нөгөө нэг яг амрааж байгаа хамгийн үнэтэй хэсэг байхгүй. Хүн унтж байгаа үед хүний тархинд одоо хүний биеийн температур хамгийн бага түвшиндээ очиод хүний одоо бодисын солилцоо хамгийн удаандаа очиод ингээд энэ үед нөгөө биеийн хэрэгцээ айгүй ингээ бага болоод одоо эхэлж штэ. Энэ үед тархи нөгөө зүүдлээ тавсан мэдээлэл боловсруулад дээрэс нь бүх мэдрэхүүнүүд нь мундарч байгаа учраас тархи амарч байгаа хамгийн гоё хэсэг байхгүй. За тэгэнгүүт нойр өөрөө тухайн хүний маргаашийн бүх юмыг шийднэ. Нойр байхгүй одоо чинь чи 20-20-оос 24 цагийн хугацаанд нойргүй явбал чиний тарих 30% согтолцоотой тийм мэдрэмжийг авдаг. 20-оос 24 цаг гэхээр нойргүй явхад одоо нэг яаралтай тусламжтай жижүүр тоноход л согтолтой юм шиг байх юм. 30% буюу тийм хөнгөн хэмжээний согтолцоотой эсвэл тийм хөнгөн хэмжээний хордцсон мэдрэмжтэй орж эхэлдэг гэсэн. Тийм учраас нөгөө нэг жишээ нь эмчнэр хэрвээ жижүүр тонсон бол маргааш нь хүн үзэхгүйгээр заавал унтах хэрэгтэй. Олоостай тийм байдаг штэ. Манайд л үргэлжлүүлээл эмчнэр чинь эмчийн онцлолтой гэл 7 цагт ажилдаа ирээд 6 цагт орой 18 цагт дуусан 30 жижүүр нь гараад тэгээд нөгөө хүн чинь дохоод 6 цагаас өглөөний 7 цаг хүртэл нойргүй явж байгаа. Тэгэхээр ажил нь эхлээд 6-аас дахиад 8-аас оройн 18 цаг хүртэл ингээд баг 32 цаг юм уу? Явуулаад байгаа байхгүй. Тэгэхээр нэгт энэ асуудал. Хоёр жишээ нь чи ингээд юм нойргүй байлаа гэж утгаад жишээ нь хүнд нөгөө одоо амигдалагаа бүтцээдэг штэ. Хүний айдас болон хүнд ямар нэгэн аюул занал хэл ирж байгааг ингээд хариуцдаг тарих гэсэн үг. Энэ тархины үйл ажиллагаа чинь MRI-аар үзэнгүү 70% ихсчихдэг байхгүй нойргүй явсан үед. Тэгэнгүүт огцом айдсыг мэдэрч эхэлнэ. Тэгэнгүүт одоо чи жишээ нь хүн хажуугаар ингээд өнгөрөхөд надруу мухаарат гэж санагдал те. Эсвэл үгүй чи байж даа гэх тэгэнгүүт бүх юм өөрт нь амар санагдаад ингээд anxiety хөдөлж эхэлнэ. Энэ нь шийдвэр гаргалтанд шууд алдаанд орж эхэлнэ гэсэн. За дээрэс нь хүний энэ их тархины духны хэсэг өөрөө унтарч эхэлдэг. Эн чинь өөрөө prefrontal cortex гэдэг чинь өөрөө одоо компаниар зүйрлэх юм бол эн чинь өөрөө CEO байхгүй. Нөгөө нэг яг эцсийн шийдвэр гаргаж байгаа мэдээлэл чинь бүх мэдээлэл нь цуглуулж ирж хагаад духны хэсэг дээр энэ хэсэг дээр шийдвэр гаргаад за ингээ гэдэг эцсийн шийдвэр гаргаж байгаа. Энэ хэсэг өөр асуудалд орчихлоор эн чинь өөрөө
асуудал орчин гэсэн. Тэгээд дээрэс нь нойрыг жишээ нь нойр яг ямар үүрэгтэй юм гэхээр нөгөө байгалаас хамаарат орой болонгууд яаж үүсдэг гэхээр байгалаасаа бол гэрэл байхгүй бол мелатонин давар ялгараад хүн унтна. Энэ үед нойр асар хэмжээгээр одоо нойрны давар ялгараад хүн унтна. Гэрэл гарч ирлээ. Тэгэнгүүт нойрны давар байхгүй боллоо. Хүн өглөөс ирлээ. Байгалийн одоо зохицолтолгоо энэ явах нь шүү дээ. За тэгээ хүмүүс ингэж ирдэг. За ер нь 10 цагаас одоо жишээ зарим 12-оос 3 цагийн хооронд эсвэл 1-ээс 5 цагийн хооронд унтчих болно дөө. Энд яг үнээр авчтай. Тэгэл босод үед унтаад байдаг залуу юм. Энэ шал бодлаа. Яагаад тэгэхээр хүн унтаад сэрэх хооронд өнгөцнөр гүннээр гэж ээлжилсээр байгаад өглөө болно. Тэрнээс өнгөцнөр 2 цаг явлаа, гүннээр 5 цаг явлаа, өнгөцнөр 1 цаг явлаа гэдэг юм байдгүй. Дээрээс нь өнгөцнөр өөр өнгөцнөрийн 1-р, 2-р, 3-р үе гүннээр, өнгөцнөрийн 1-р, 2-р, 3-р гүннээр гэж явсаар хагаад өглөө болно гэсэн. Тэгээд гүн нойроос өнгөц нойрны 1-р үе рүү шилжиж байгаа үе дээр хүмүүсийн нөгөө сүнсэн даруулах юм харах бүх шинж тэмдгийн дээр илэрдэг. Нөгөө яагаад тэгэхээр нөгөө төвийн бүх булчин саажцсан учраас. Тэгээд дээрэс нь яагаад энэ хоёр ээлжилдэг гэхээр хэдүүлээ буцаад хөгшин бүр эртээр үе дээр очил та. Би шүнжэнгөө агууд ерөөсөө сэрхгүй дангуу нойрны үед унтцсан бол нэг амтнд идүүлж штэ. Тэгэхээр өнгөц нойрны 1-2 1-р үе дээр тархи сэрэгдэг, 2-р үе дээр булчингууд сэрэгдэг, 3-р үе дээр 90 тойрны харлаа аюулгүй гэж мэдрэлээ гүн нойрлоо орно. Энэ үед габа гэдэг нейротрансмиттер ялгараад энэ нь нөгөө мэдрэлийн хэсгийн хооронд чинь очиж суугаад мэдээлэл дамжилтгүй болгоод бүр дэлб хамраагаад тэгээд өнгөц нойрны 2-р үе дээр габа нь багасаад тархин сэрж эхлээд тэгээд нөгөө нэг габа хэмжээгээр ялгарсан байгаа учраас төвийн булчин бүгд цаадсан байгаа шүү дээ. Тэгээд тэр нь габа нь багасаад эхлэнгүүд өнгөц нойрны 2-р үе дээр булчингууд сэргээд 3-р үе дээр 90 тойрны мэдрэлээ тэгээд гүн нойрлоо шилжлээ гэд ингэж ийм цирклтэй явж байгаа. Тэгэхээр яг энэ гүн нойрны үеуд дээр хүнийг яг бүтэн амрааж байгаа гэсэн үг. Амрахгүй явах юм бол бид нар шийдвэр гаргалтаа халдагдaltaд орон дархлаа удна гэд бүх юм алдагдаж эхэлнэ. Тэгээд дээрээс нь хоолоо идэхгүй тэгээд тасал хөдөлгөөний хийхгүй яваад байл мань мөч асуудал орно шүү дээ. Тэгэнгүүт жишээ нь өглөө хойлоо бод гой унтцсан заяа. Тэгээд ингэдэй хүмүүс амар ингээд ийм асууна. Нойр ханахгүй яах вэ? Нойр хүрээл ах юм яах вэ? Нойр хурж байгаа бол нойр хурж байгаа л гэсэн үг. Унтна гэсэн үг. Өсчихвэл өсчих ноо л гэсэн үг. Идэнэ гэсэн үг. Тэгээд өглөөс ирэхэд нойр ханаагүй юм шиг мэдрэмж төрөөд яг ханаагүй л гэсэн үг. Ерөөсөө шууд нууц юм байхгүй өөрөө хэлээд нь шүү дээ. Тэгэнгүүт өглөө нойр дутуус ирчихнэ гэдэг нь нэг тэгвэл шүн хангалттай 8 цагийн нойр авч чадаагүй байна л гэсэн үг. Эрт унтаал гэсэн үг байхгүй. Өлсөд байна гэдэг нь идэл гэсэн үг. Тэгэнгүүт чи нөгөө нэг тэгээ одоо жишээ нь хүмүүс ингээд юм өглөө ингээд сэрэх гээд ингээд сэрүүлэг тавина. 8 цагаас ажилтаа. За тэгээд нөгөө сэрүүлгийг сонсоод сэрмээр мэдрэмж төрж ийн гэдэг нь өнгөц нойрны 3-р үе байгаа байхгүй. Өнгөц нойрны 3-р үе. Тэгэхээр эргэн тойрноо ажиглаад ингээд дахиад жоохон цаг байгаа юм шүү гэд өөрөө бодож модоо дахиад жоохон дуг хийжүүл гэдэг бодол төрөө сэрмээр санагдаж байгаа. Энэ бүх үйлдэлийгээд нэг хальт уцмцаа авч амчаар өнгөц нойрны 3-р үе дээр байхгүй. Ягаад тэгэхээр булчин сэрэгцэн мань хүн ингээд яж ахна штэ. Тэгэнгүүт дахиад жоохон ингээд снүүз дээр 50 гут гүн нойрлоо шилжиж байна. Тэгэнгүүт чи нөгөөдөг чи ингээд халт дуграалт амар юм болоод цаган тулаад өөрийнхөө өсtöөл ингээд босгож ирж байгаа үед нөгөө нэг саачсан байгаа булчингуудыг сэргээгээд ажилд оруулахын тулд амар глюкоз энерги зарцуулчихдаг байхгүй. Тэгээд нөгөө хүн чинь босоод 10-11 гээл ажил дээр очил амьдрал нь тэр өдөр будаа дуусаа. Өдөржингөө ноцоо. Тэгээд угаасаа нөгөө нэг юм хамаг юугаа сэрхтээ зарцуулсан юм чи. Тэгэхээр гайгүй сэргмээр санагдж байгаа үедээ сэрх гэсэн. Босон дээр юм байна. Тийм. Тэгээд тэрнээсээ ганц зөвхөн снүүзэлдгээсээ болоод бүтэн ажил нь фейлддэг, амьдрал нь нутаггүй санагдах, бүхэн бүтэхгүй санагдаж байгаа юм байгаа шүү дээ. Тэгэхээр нойр өөрөө амар чухал. Тэгээд дээрээс нь жишээ нөгөө нэг юу гэдэг хүмүүс 3 цаг 30 минутанд би огцом гэнт сэрээд байна. Энэ миний ямар нэгэн зүрхний шигдээс эрсдэлтэй эсвэл би ингээд тийм сүнсэн даруулаад эсвэл юм харж ингээд зүгээр л энэ үед температур хит багасангууд хүн өхлийг мэдрэнгүүтээ буцаага сэрэгчдэг байхгүй. Тэгэл нөгөө температур нь амар багасчихж байгаа юм чинь байх ёстой хэмжээнээс тэр нь жишээ нь одоо юу гэдэг гадаа хит хүтэн байсан ч юм уу мэдэхгүй боцсон солилцоо хит удаашрснаас болж тийм мэдрэмж үхэлтэй төстэй мэдрэлээ огцом сэрлээ за буцаад унтаа. Энэ нэг тийм айгаад ах юм биш. Харин ч ирүүл тарих чинь ирүүл байгаад яг юм болохгүй юм гинт зочроог нь өгж байгаа боё нөгөө галын юу чинь одоо аварын тохиож аягүй сайн ажиллаж гин гэсэн үг байхгүй. Тэгээ унтчихж байгаа. Тэгээд чи нөгөө нэг төрөний нойрон дээр чи гүн нойрны үед одоо чи гүн нойрны үед бид нар зүүдэлдэггүй.
Өнгөц нойрны зүүдэлсэн зүүдэл зөвхөн бид нэр сандаг байхгүй. Тэр үдээс сэрчгээр илүү зүйдээ санаад байгаа гэсэн шүү дээ. Тэгээд өнгөц нойрны үед л зүүдэлдэг. Угаасаа гүн нойрны зүүдэлсэн зүүдээ сандагчгүй. Тэгэнгүүт одоо жишээ нь түрүү хэлсэн нөгөө хүний тэрхийг ой санамж удирддаг. За тэгээд тухайн нөхөр чинь өөрөө ямар төрлийн одоо ой санамж нь хүчтэй байна. Тэр нь ямар төрлийн жишээ нь амар муухай одоо жишээ нь травматай холбоотой ой санамж эсвэл муухай ой санамж давуу байг л дээ. Эсвэл тухайн өдөр мань хүнд ямар нэгэн муухай юм болсон. Тэр нь тэр өдөртөө хүчтэй ой санамж байгаад муухай боллоо. Хүн унтлаа. Унтангуут нөгөө нэг одоо хүн чинь ингээд мэдээлэл боловсруулж эхлэв штэ. Тэгээ өглөө би ингээд амар гоё ингээд сэрээд ингээд найзаа ингээд уцаа ингээд харлаа л та. Тэгсэн чинь нөгөөтгөө манай найз ингээд далайн ирэг дээр байгаа стор ичиж. Тэгээ өдөр нь ингээд явж исэн чинь ингээд миний амар дуртай Lamborghini хажуугаар өнгөрлөө те. Оройн унтахтаа би Jurassic Park үзсэн унтлаа. Тухайн үеийн ад жаргалын давар ямар байсаасаа хамаарат хэрвээ гоё байсан бол миний зүүд чинь шинэ зүүдэлж ийн гэдэг чинь тархиндах мэдээллүүдийг боловсруулах шинэ холбоонууд үүсэж байгаа байхгүй. Тэгэнгүүт миний зүүдэнд би далайн эрэг дээр ингээд динзавр машин унцсан явж иж болох байхгүй. Би далайн эрэг дээр зүүд гой байх юм бол би тэр нөгөө нэг динзавр чинь жижигхэн болцсон миний хажууд суудсан пороор шиг юм инээц хаа гэд гой зүүд. Хэрвээ тухайн өдөр аз жаргалын даавар муухай байх юм бол тэр динзавр машинтай намайг идэх гээд хөөж байгаа байхгүй. Тэгж хуурж болно гэсэн. Тэгэхээр муухай зүүдлээд хар дараад байх юм бол тухайн хүний нормал аз жаргалын дааврын төвшин унтсан учраас муухай дурсамжуудыг гаргаж ирээд хамгийн их айж болох үст тэр мэдээллүүдийг нь даавар мэдрэмжүүд нь гарч ирээд тэгээд тэр нь ингээд ийм сүнс орж ирээд жишээ нь одоо хизээч одоо тэгээд сүнс дарна марна гэж байгаа ш. Тэнгүүт тэр чинь яг ингээд гүн нойрны бүх төвийн болчоо саачдсан дөнгөж тарих сэргэж байгаа үе дээр зүүдлээ. Тэгэнгүүт нөгөөдөг чинь ингээд тухайн хүн айцтай эсвэл хамгийн хүчтэй санамж нь ийм травматай тий ийм муухай дурсамжтай байх юм бол тэр хүн ингээд ийм дөнгөж сэрж яхад муухай мэдрэмжинд давмгаалж байгаа учраас тэр хүнийг муухай мэдрүүлэх зүүд гарч ирнэ штэ. Тэр нэг ийм гинт нэг хүн үүдэн дээр зогсчихсон дээр гарч ир ингээд дагчиж байгаа ч юм уу тий. Энэ нь төвийн болчин саачдсан. Тэгээд өнгөц нойрны нэгдүгээр дөнгөж тарих сэргээд эргэн тойрноо тэгээд би мэдэрдэг гэж яриад байдаг шүү дээ хүмүүс. Эргэн тойрноо сонсон нэг харж байгаа юм шиг болно. Тэгээд тэр үе дээр нь төвийн болцсон саачсан учраас хин нэгэн ирээд дарж байгаа юм шиг тэрийг нөгөө хин нэгэн сонссон учраас угаасаа энэ үед ингэдэгэ гэдэг юм байгаа шүү дээ. Хэзээ ч амьдралаа сонсоог бол сүнсэнд харуулахгүй. Тэгэнгүүт нөгөөдөг чинь ингээд дээр нь дарж чад огцсон боссон гэдэг нь өнгөц нойрны хойдгоор хөрөө шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр байнгын хар дар зүүдлээд ингээд байгаа бол тэр нь дахиад нөгөө стрессээс болоод аз жаргалын давар унтсан эсвэл амьдралд нь ямар нэгэн муухай дурсамж нь хүчтэй байгаагаас болоод амьдралд байгаа бүх юм нь нөгөө хүчтэй дурсамжны ой санамж нь дараагийн үсэж байгаа ой санамж руугаа халдварлт одоо мэдрэмж нь халдварлтгийн дагуу бүх юм юм. Тэгэхээр хамгийн наазах нь ер нь миний амьдралыг удирдах байгаа ой санамж нь яг ямар ой санамж нь би удирдах тат байна гэдгээ ядаж бодож эхлэх хэрэгтэй байна. Тэгэд ингээд бүхэл бүтэн амьдралынхаа туршид ганцхан моментод болсон муухай мэдрэмжээр бүхэл амьдралынхаа бүх мэдрэмжийг өдөрдүүлнэ гэдэг бол амар муухай. Гэхдээ тарих ингэж ажилдаг. Тэгээ бид нар хар дараад байна, муухай зүүдлээд байна гэдэг чинь бас давхар хилж байгаа дохио юм байна. Тийм. Зүгээр нэг тохиолдол биш байна. Тийм. Тэгээ амьдралтаа чи ажиргалтай мэдрэмж авахгүй байж л гэсэн үг байхгүй. Тэр сигнал нь зүүдэнд нь тийм боловсруулж яхад нь хувираад байгаа байхгүй. Энийг бас бодмоор л юм байна. Түүнээс нэг ер нь хүмүүс тэгдэж штэ ингээл одоо эмнэлэг дээр ч юм асуунж аваад байж хат ойрын үед айгүй хар дар зүүдлээд байна. Тэгээд ингээд байна гэдэг чинь ямар нэгэн өвчнөөс илүүтэйгээр яг тархин дээр ч юм болохгүй шүү гэдгийг сигналыг л өгөөд байна. Тэгээд дээрэс нь тэр хүн өвчнөөсөө болоод шаналаад тэгээд тэрийгэ байнга бодоод тэрнээс болж тархины ядарсан, тэрнээс болж аз жаргалын даавар нь унтсан. Тэгээд муухай мэдрэмжтэй унтаад тэг зүүдэнд нь хар дарж иж болно штэ. Тэгэхээр хүний бие чинь бүх юм өөрөө ууг нь хилж идэг. Тэгээ бид нэр тархийг зүгээр л ингээ гоё орхичих юм бол амар ажиллана. Гэтэл одоо чинь бид нар нэг өөрсдөө нөгөө тархиа хамаг гимигийн шал өрөмлөө зарцуулж гимтээж ажичаад тэгээ буцаагаад одоо яах вэ гэд хими ямар нэгэн юмар иммун тусламжтайгаар тэргээ засах гад ичгээд байдаг юм. Тархийг яг сайн хилээд байгаа амьдралын зөв одоо хэв маягийг давах ямар нэгэн одоо хими нэмэлт бүтээгдэхүүн гэж мэдээж байхгүй бах. Тархин тодорхой хэмжээний яг ямар нэгэн байдлаар одоо аминд мэрц бодис ч юм уу илүү дутагдах ч гэдэг юм уу эсвэл тархинд илүү сайн хүнсч гэдэг юм уу тийм зүйлүүд ер нь байх боломжтой байдаг. Бага. Одоо жишээ нь бид нар чинь түрүүн зөвхөн эс ажиллаж эхлэх процессыг ярьсан шүү дээ. Глюкоз, нүүрс өстэй хүчил төрөгчтэй уралд ороод АТФ үүснэ. АТФ үүсэнгүүт бидний нөгөө нэг калиен ионы суваг хаагдаад одоо
натрийн ионы одоо калиен ион, натрийн ионы сувгууд нь хөдөлгөөнд ороод эсийн дотор нэмэгдсэн нэг орж ирээд тэгээд кальцийн ионы сувг нэгдээд тэгээд кальцийн ион нь эсийн одоо жишээ нь одоо эсийнхэн үйл ажиллагааг жинхэнэ хийх нь шүү дээ тийм. Тэр нөгөө нэг одоо инсулин бол болцоогаа хагалах нь байна, булчин бол актимиозын хоорондоо нийлж салах нь байна те гэдэг ингээд зөндөө орж байгаа одоо жишээ нь тэр витаминууд байна те. Тэд нар чинь бүгд өөр өөр ингэсэн үүрэгтэй. Тэгээ хоол хүнсээрээ авч чадахгүй бол тэр нэмэлт юмнуудаа авч явах одоо зүгээр. Гэхдээ аль болох хоол хүнсээрээ авч ясна илүү дээр ихгүй. Тэгэхээр бидний идж байгаа тэр натр, кальц те тэр магний, тэр за б-ийн төрлийн витаминууд, за өөр юунууд байдیں۔ Тэд нар чинь бүгдээрээ өөр өөр ингэсэн үүрэгтэй. Жишээ нь бид нөгөө кал гэж байгаа шүү дээ. Шүрмэс татна гэж яриад байдаг. Булчин зангирчдаг. Тэгэнгүүт кал эсээс гарч иж одоо жишээ нь кал хэрвээ дутагдлаа гэж бодъё. Тэгэнгүүт кал үйж иж эс сулардаг байхгүй. Кал эс суллах хүрхтэй. Кал орж ирж иж натрийг хөөж гаргаад тэгээд өөрөө гаргаад эсийн дотор хасах цэнэгтэй орчин гүйсгээд ингээд эс тайвширдаг. Гэтэл бид нар ингээд ийм кал багтай үед дасгал хөдөлгөөн эсвэл огцом дасгал хөдөлгөөн хийнгүүт нөгөө зүрх чинь энд одоо маш урттай ажилладаг шүү дээ. Тэгэхээр зүрхийг илүү сайн ажиллуулахын тулд захын байгаа калиудаа бирүүгээ татчихангууд одоо нөгөө булчин байгаа хэсгүүдэд калиум тутамгшил үүсээд тэгээд зангидсан байгаа булчин чинь калиум хангалттай орж ирэхгүй учраас ингээ буцаж суларч чадахгүйгээс бид нар шүмс татчихж байгаа юм. Тэгэхээр нөгөө юм болго өөр өөр ингэсэн үүрэгтэй. Тэгэхээр яг нөгөө нэг юм одоо бол бүр амар болцсон зэ. Би тэдэн настай тэдэн килограмм жинтэй тийм амьдрал юм яадаг. Надад ингээ таарсан хоолны дэглэмийг гаргаад өгнө гэдэг ингээ чаачи бидээ бүр мэрэгжлийн төвшөнд гаргаж байгаа. Тэгээд яг тэнцэнэ тэгэл тэрэн дотор чинь бидний идэх ёстой бид шаардлагатай бүх амин дэмийг л авахд тэр нь тархинд байна уу, булчинд байна уу, юунд байна уу бүгдээр яг ингээл кальц дутагдангууд морин гэж бодно. Бүр кальц болгон чинь тухайн эс ажиллахад эсентер кальц хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингээд юм ерөнхий мэдлэгээс гадна дахиад бүр нарийн одоо маш олон мэдлэгүүд байгаа те. Тэрийг зөвийг нь зөөр нь хэрэглэндэ. Жишээ нь B витамин ууж байгаа гэснээ одоо төмөр ууж байгаа гэснээ хажуугаар С уугаагүй ч шиг те. Төмөрийн шимэгдэлтэй төмөр шимэгдэлтэй байхгүй. Тэнгүү С витамин чинь ингээд төмөр чинь 3 левелтэй орж ирээд ханаар дамжихдаа 2 валенттай болоод тэгээд цус руу орж 3 валенттай болно. 1 валентийн салгадаг нь жишээ нь С витамин болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт D витамин ууж байгаа мөртлөөсөө те одоо кальц хоёроо цуг уудгуу ч юм уу. Эсвэл одоо ингээ хоол хийж идэхдээ авчиад нөгөө одоо жишээ нь тосонд уусдаг амин дэмтэй хоолыг тосонд нь шарцаад тосоо уухгүй бол тэр чинь юм авч чадахгүй шүү дээ. Гэх мэтчлэн ингээд маш олон төрлийн юмнууд дахиад нэмэгдээд ярина л да. За эрхмийн эмчт хоёрын ерөөхдөө яриас өндөрлөгтэй шиг хандж байна. Тэгээд өнөөдрийн яриа бол бас нэлээд хүмүүсийн шимтэж сонсгоор ялангуяа залуучууд сөүлүүд эрүүл мэндэд анхаардаг болсон байгаа. Бас их онц сурах талаар ирвэх боддог бол амжилтанд хүрэхийг их хүсдэг хүмүүс байгаа тий. Онц хүүхдүүд бол онц сурахыг хүсэж байгаа. Бид нар бол амжилтанд хүрэхийг хүсэж байгаа. Зарим хүмүүс баясгахыг хүсэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн хүсэл мөрөөдөл байгаа бол тэнд хүрэхийн тулд хин хичээхийг бол та хичээнэ. Таныг хичээхэд чи илүү хин ямар эрхтэн тусламж үзүүлэхийг бол тархичин хамгийн гол удирдлага. Тэгэхээр та өөрөөрийнхөө сая одоо ярихад өөрөөрийнхөө шийдвэр гаргачих гол одоо эзэн бурхан гэж ярьж штэ. Тэгэхээр тархи яаж ажилдгийг бид нар маш сайн ойлгож чадах юм бол бид бүхний энэ ярьж байгаа зүйлийг ч гэсэн та маш гоё ойлгож аваад эрүүл амьдралын хэмжээтэй оруулахад ч гэсэн таны тархи хэрвээ зөв ажиллаж ивэл энийг маш сайн ойлгоод цаашаа ингээд мэдээлэл боловсруулад урт хугацааныхаа ой санамжинд оруулаад амьдралын хэмжээтэй оруулна гэдэг чинь ахаал нөгөө л тархины бүх зүйл яригадаад байна. Тийм. Тэгээд энийг сонсоод жоох уурн хүрээд байвал төр уцаа тавиад 1 минут нүдэ анаад тэгээ 3 удаа зүг амьсгалчаад дахиад сонсоорой. Тэгвэл гоё сонсогдно гэсэн үг байна. Ер нь тэгэл бидний амьдралын хэмээгт маш олон зүйлүүд байдаг. Ялангуяа хотын жишээг айгүй гоё авч ярьлаа л да. Хотын жишээнүүд бол яалтчгүй би бодоход над дээр ч гэсэн гардаг зөндөө алдаанууд ингээл гарч байна. Тэгээд нэг сайхан гүнзгий амьсгалаа авъя за өглөө босоод өглөөний цагаа уухаас эхлээл бидний одоо зөв шийдвэр гаргалт бүх зүйлүүд чинь байна. Тэгээд орой болохоор маш их идэж уугаад байна гэдэг чинь өөрөө эргээд одоо чихрийн хэв шинж хоёрыг хүртэл одоо үүсгэж байгаа энэ зүйл байгаа. Тэгэхээр за эрхмийн эмч ярьж байгаа зүйл нь өглөөсөө энерги сайн нөхөд дав өдөржсөн сайн идэж уу орой багасгаа гэдэг энэ зүйл нь орой энерги бид нар угаасаа унтахад амархад зарцуулж байгаа учраас
энерги арай илүү бага аваа гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр би ч гэсэн өнөөдөр их олон зүйлийг арай өөр өнцгөөс харах тэр зүйлийг ойлгож авлаа л да. Тэгээд бит хоёр бас яг хуу ярихад бит хоёрын яриа бол бас арай танд урт санагдаж магадгүй. Гэхдээ зарим илүү сайн ойлгож байгаа хүнд яг бит хоёрын яриа хэдий урт болж байгаа юм шиг санагдаж байгаа хэрнээ танд хэдийнхэн ойлголтыг өгж байгаа бол бит хоёрын гол санаал танд хүрж ийн гэсэн үг яг тэгвэл та маш сайн ойлгож авч байна. Тэгээ эрхмээ эмч болохоор өөрийнхөө бас YouTube сувг байгаа тий багаараа ажилладаг подкаст шүү дээ тий Science Minds гэдэг YouTube дээр байгаа. Тэгээд би эрхмээ эмчтэй холбогдох яг энэ зүйлүүд дээр эрхмээ эмчээс одоо өнөөдрийн ярианаас маш сайн ойлгож авсан зүйлүүдээс ахаад илүү ямар нэгэн зүйлийг сонсож авахыг хүсэж байгаа бол Science Minds гэдэг YouTube сувгийг би бас яг энэ зочинтой холбогдох гэдэг хэсэг дээр бол оруулаад өгчээ. Тэгээд тийшээ YouTube сувг руу бас дагаад эсвэл Instagram-аар холбогдож байна. Instagram, YouTube сувг хоёулыг нь би оруулаад өгчээ. Тэгэхээр тийшээ хүмүүс ороод маш олон зүйлүүдийг одоо багтаасан одоо контентуудыг бас хийж байгаа. Тэгээ подкастууд байгаа. Тэгээд ер нь дагдаг хүмүүс нь бас нэлээд байгаа. Тэгээд өнөөдөр бол тарих хэрхэн ажилтдаг талаар бид хоёр бол тодорхой хэмжээнд ярих гэж бас үзлээ. Тэгээд ер нь бол эрхмээ эмчийн хувьд бол яг мэрэгжилтэй эзэн болно гэдэг шиг гэхдээ их гоё ойлгомжтой ярьж байна. Би бол зөндөл зүйлийг ойлгож авлаа. Тэгээд миний тарих харьцангуй гайгүй ажиллаад байгаа юм байна. Чи мэрэгжлийн хүн чинь тэгээ шал андаа шүү. Тэгэхээр ямар ч сан бид бүхний подкастын урилгыг хүлээж аваад оролцсонд баярлалаа. Тэгээ хоёулынхын дугаараас их урт настай олон хүмүүст ойлгомжтой хүрэх байх гэж бодож байна. Тэгээд манай яг үзэгчд байгаа, сонсож байгаа сонсогч нарт бас одоо өөрийнхөө одоо үгийг хэлээд хоёулаа бас яриагаа дуусгах тийм ээ. Одоо яг хүмүүст яг юу хэлээд хоёулаа яриагаа дуусгах нь бэ гэдэг чинь бас хүмүүсийн хувьд ч гэсэн чухал биш тий. За юу ч гэсэн урьсан баярлалаа. Анх удаа салбарынхаа хүний подкастт орж үзлээ. Дандаа мэрэгжлийн бус хүмүүстэй ярьдаг байсан. Тэгээ гоё юм байна. Тэгээд дээрээс нь зүгээр миний яг сүүлийн хэдэн жил үнэхээр зорж ажиллаж байгаа зүйлүүд бол бүх зүйл дээр гоё шинжлэх ухаанчаар хандах. Шинжлэх ухаан бол хамгийн мундаг нь, шинжлэх ухаан бол хамгийн гоё нь, шинжлэх ухаан бол хамгийн секс нь. Одоо сексийн тий. Тэгээд шинжлэх ухаан бол угаасаа үнэхээр хамгийн гоё юм. Тэгэхээр одоо жишээ нь нэгт аливаа зүйл шинжлэх ухаанч тэгээд дээрэс нь хоёрт тухайн зүйлийг хийхдээ яагаад гэдгийг аягүй сайн судалж явах. Гуравт одоо жишээ нь ямар нэгэн бүтээгдэхүүн авсан ч, ямар нэгэн сонголт хийсэн ч, юу ч хийсэн мань хүн одоо ингээд юм яагаад юм байгаа гэдгийг нь аягүй гой судалж мэддэг тийм байгаасаа гэж аягүй хүсдэг. Тийм учраас Science Minds гэдэг подкастыг хийдэг. Тэгээд бид хоёрын одоо ураа үг нь бол Science is New Sexy гэдэг ураа өгтэй. Ямар хүнтэй хамт хийдэг вүлээ? Хангаа гэдэг найз байгаа. Мэргэжлийн мань хүн болохоор эмнэлгийн тоног хөрөмж инженер байхгүй. Бас л эвгүй одоо инженер шүү дээ. Тэгээ бид хоёрын зүгээс бол яг ерөөхдөө аливаа байгаа зүйлийг ганц ирүүлнэ гэлтгүүгээр ер нь юмсын цаанаагаа шинжлэх ухааныг тайлбарлах гэж ярих гэж хичээдэг тийм юу байгаа. Тэгээд яг төгсгөлд нь хэлэх үг нь бол шинжлэх ухаан бол хамгийн мундаг нь л гэж үгэлээ та. Өнөөдрийн энэ дугаар танд хүрэхийн тулд мэдээж энэ ард нь баг хамтуулаа ажиллаж байгаа. Тэгээд эрүүл мэндийг дэмжиж ажиллаж байгаа мэдээж компаниудын тусламжтайгаар танд хүрж байгаа. Тэгээд ивент итгэж байгууллагуудад ямар тач баярлалаа. За тэгээд бас энэ Didish TV-ийн 813 дугаар суваг дээр манай подкастууд бас гарч байгаа. Хөдөө орон нутагт байгаа сошиал орчноос бас их ол байгаа хүмүүс телевизээрээ бас бид хоёрыг үзэж байгаа бол тархиа хэрхэн ажилтгийг бол яг ойлгож аваараа. Тэгээд бид хоёрын яриан дундаас ойлгосон зүйлүүд амьдралын маягт оруулаад цаашгаа илүү сайн тархиа судлаарай. Тархиа гол судлах нь бидний эрүүл амьдралын хэм маяг бүх зүйл дээр бол нөлөөлнө гэдгийг бол ойлгож авлаа. Бидсэн цаашдаа тарих бас зөв ажиллаж ийж эрүүл байна гэдэг энэ мессежийг цаашдаа зөв өгмөр санагдлаа. Тэгээ бүгдээр ямар ч энэ хүртэл үзсэн баярлалаа. Бас цааш нь шеэр хийж олон хүмүүс түгээгээрээ манай сувгийн дагагч бол subscribe дарж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээ дараагийн бас чухал подкастаар иргэн уулзлаа. Баяртай.